Oh, date шин дуурайсан. Oh. Okay, we watching this. Дээдли 2 эмч залуу нэг охины төлөө гинэ. Is this good? Эхтэй стрипт ажиллаж байсан. That's crazy. За сайн байцгаана уу дээдли шоуны үзэгчдээ. Хөтлөх заяа. Тэгээд та бүхэн хэрвээ бит хоёрыг дэмжихийг бүчүүхэн ч хамаагүй мэдгүй ямар ч юм хамаагүй дэмжихийг хүсэх юм бол манай сошиал сувгуудыг дагаарай. Тэгээд сошиал сувгуудыг дагснаар бидний контентыг цаг алдахгүй үзнэ. Тэгээ нэмээд бит хоёрт тодорхой хэмжээний тусалж гин гэсэн үг шүү. Тэгээ манай сошиал сувгуудыг subscribe-ийг лайк дараад follow дараа. Тэгээд баярлалаа дээдли шоу. I'm actually following them. Энэ бол энэ Facebook-ийг ажиллахгүй шүү. Дээдли шоу. Тэгээ Монгол ийм контент хийж байгаа actually good. Okay, I followed. Утга хамтгаараа баян үздэгт баярлалаа. Манай нэвтрүүлгийн ерөнхий мэдээлэлчээр самыг лайк хамтран ажиллаж байна. Гидс дүүргүүлтгүй хамгийн бага галаар агуулсан шинэлэг зөөлөн мэдрэмжийг мэдрэх хүсвэл самыг лайкийг сонгороо. Бүрээ залуу actually cooks. Айдс мэн. Дээдли шоу. Тийм ээ. За манай өнөөдрийн шоуны маань эхний одоо юу эхлээд танилцсан. Sorry манайхаа нэрээ. Бид нар нөгөө энэ дугаараас юутай болж байгаа? Спонсортой болж байгаа. Тийм жоохон мөнгөтэй харагдахгүй юм бид хоёр. Тийм жоохон инээж минийгээ те спонсортой болцсон те бид нар самыг яг шоугоо нэгтээ нэг юм жоохон ургаацсан нээж мэн. Спонсортой бас нэг юм инээгээл байгаас те гүйчээд байгаа хаад гэж. Тийм тэгээд самыг лайт манайхаа ууж ирсэн үү? Ууж үзсэн үү манайхаа ууж үзсэн байна. За тэгээд Kick fucked up байгаа мó. Kick-ийг сэрвж байгаа алдаад байгаа юм байна. Окей. Өөр модерсоо дуршаа үзсэн юм байна. Тэгээд still you guys suck. Бэккүлээ тэгээд зүгээр өгчихгүй тэгээд шилчханцаар агаад хоёр дугаартаа. Манай өнөөдрийн одоо энэ хүү дугаар ивент төсчээс тэгээд Nectar file дурсан гэж, headlines дурсан гэж, оргил дурсан байна. Окей. За, муусан гуйлагчтай. Тэгээд дараа нь маргааш стрим дээр өгье за. Бэккүл ээлбэл. Та ёо. За хуццгаа ой. Үнгүй юм авах чээж хүн амтан ээлээр нь дуудаашаагаад. The fucking beggars man. Докторс man. Самыг лайт хамтран ажиллаж байгаа хамгийн бага калоритой гидс дүүргэлтгүй юм гоё хөнгөн мэдрэмжийг өөрсдөө сабаа үзээч. хэтэрхийг хүсвэл та нар самыг үлийг сонгоорой. Тий. Ага 60 point болчлоо юу авчлах вэ? Юу ч авчлахгүй. Надгаа цугт бол. За баярлалаа. Тэгээд самыг үл байла. Тэгээд манай өнөөдрийн спонсор хамтран ажиллах болно. Тэгээд манай өнөөдрийн оролцогчдын дэсмаг учраас та бүхэн бүгдээр нүдэн анаасаа гэж хүсэж байна. За нүдэн анаараа манайхаа. За ингээд манай оролцох эмэгтэй маань. За нэг шатын шүү. Чиний амьдралын юу хоёр эмэгтэй дагуулж ирсэн нэг нь буцаач чам уу? Манай оролцох эмэгтэй маань. За нэг шатын шүү. Чиний амьдралын туул хамгийн том шатчаа. За нэг эмэгтэй хоёр залуу байгаа шүү за. За одоо яг урд нь сандлаа. Тийм за. За наас амтэрсэн. Тэ одоо манай эмэгтэйтэй болцох хоёр залуу маань байна гарч ирж байна. Навчс бүчаалаа яа. Намайг гэсэн чиний сэтгэл одоогүй болов гівгэн үтэйгээ барай. За бүр урд нь шатаага шүү. Яг баруун туршилчаа. За манай өнөөдрийн дээдли шоу өнөөдрийн дугаар эхлэх бэлэн болсон байна. Тэгээд манай өнөөдрийн оролцогчд маань тайзнаа гарч ирсэн. Бүгдээрээ оролцогчтой нэг ойлгож шийдэх үү? Йоо. За манай оролцогч За нэг тафайл арай дарангуул шагаад шүү. No. маань гоё өөрсдөө гоё танилцуулаач төхөө. За эмэгтэйгээс эхэлчихье. Гоё танилцуулаад яагаад сонгох ёстой вэ гэдгийг гоё хэлчихье. За сайн байна уу? Ингчэн гэдэг. Бас харахгүй сайн байна уу? Ингчэн гэдэг. За. Энэ цэндээ юу? Сонгостой шалтгаан гэсэн тий. Өөргөө устдахгүй танилцуулж болно шүү эхлээд тий. За ингчэн гэдэг. Тэгээд маркетингийн менежер мэргэжилтэй. Биш ээ. За одоо яг мэргэжлэрээ ажиллаж байгаа тэгэнгүүтээ намайг сонгох шалтгаан. Цэндээ байсан хамаагүй дузаан байгаа шүү дээ. Гэх юм бол одоо хорн гарцсан тэгээд What the fuck? Нэргээсээ тэгж хэлээ юу? Наач яг
Яг гоё магтаалуу эсвэл яг юу вэ те? Хорон гарцсан хэрч яг Хороо яаж гаргасан бэ те? Би гайхаад байна л да бас. Одоо шоудэр тэнж авахгүй, ууж мууж авахгүй, араар нь тавихгүй. Өмнө тэгжсэн гэсэн үг шүү. Яг үзэх юм уу үзчихлээ. Одоо яг зүгээр яг сооё гэх тийм ээ. Ааха. За. Окей. Тэгээд найз залуутай болвол тижээж чаднаа. Йоо, woman power явж ш тийм ээ. Your За boss. sugar mommy style те яг манай хоёр тэжээлэхэд бэлэн үү? Тий. За манай хоёр залуу маань өөрсдөө танилцуулж эхлээ микрофон барьснаас эхлээ танилцуул явчих. За окей тийм. Чи ганцаараа микрофон барьсан баг шүү за. За. За бүгд Стил girl boss-аа сураагүй байгаа мó. Girl boss. Гитгүү чат. нөрмөн төргий. Наваг бас сүрэн гэдэг 24 настай шүдний эмч мэрэгчлээ. Вау. Nice. Шүдний эмч мэрэгчлээ баасан сүрэн те. Хин гэж дуудах уу? Баска гэж дуудах уу? Окей. За. Баска 24-т шүдний эмч. Өөр одоо чамайг яагаад те одоо өнөөдөр энд нэг эмэгтэй хоёр залуу байгаа байхгүй. Тэгэхээр та хоёр маань өрсөлдөөд те энэ эмэгтэйгийн төлөө өрсөлдөх учраас яагаад чамайг илүү сонгох хэрэгтэй вэ те? Би бол ерөнхийдөө айгүй эрхлийг аюул чухалчилдаг. За тэгээд гэр бүл төлөлтийг бол бүр нэгт тавьдаг. Тийм болохоор одоо нэг зарим залуучууд одоо юу нэг эмэгтэй хүнтэй холбоо тогтсон өөр эмэгтэй хүмүүсийн нүдэнд ерөөсөө эмэгтэй юм шиг харагддаг. Эрэгтэй юм шиг харагддаг шээ. Баахан залуучууд харагдаад байдаг гэх тийм ээ. Окей, ер нь бол өмнөж залуу юм байна тийм ээ. Тэгэхээр ер нь бол тэр эмэгтэйгээс өөр бус нь харахаа болждаг гэсэн үг биш үү те? Гэхдээ энэ угаасаа үерхэлд яг хамгийн яг чухал яг нэг юм нахаа тийм яг тэр эмэгтэйнийг сонгосон л бол өөр хүмүүсийг бас харахгүй чадна ч бас гоё даваа тал. Whoa, what? That's давуу тал. That's bare minimum. Isn't it? Гэхдээ тайм авсан шалтгаанаа модуудаас мэдмээр ахын sorry бичлэг тасалдуулж байгаа. Чи ногоо эмот бичсэн ч юм уу эсвэл спамцлах. Мань мэдэхгүй байна. Тэгээд нэргүү дооноо явуулж байгаагаар кикер логиныг дооноо явуулаач. Тэр гэр бүл төлөвлөлт нь ер нь одоо болцсон, ер нь найз хүнтэй болохоор болцсон гэсэн үг үү те? Төлөвлөлтийн дагуу явж байна уу? За би бол үерхээгүй одоо 5 жил болж байгаа. Тэгээд тухайн үед болохоор нөгөө нэг өөрийгөө яг уурлах үедээ яадаг юм. Тэгээ өөрийгөө ойлгоод байж миний цагийг үргэлжсэн бохгүй. Одоо л өөрийгөө ойлгоцсон. Say poo was like this. Kevin Hart. Kai Cenat. Dan. Oh shit. Kai Cenat işte. Kevin Hart. Dan. Same time, like I said, and me, you know, I'm 56 years old. Damn! I'm sorry. I'm sorry. Because it was a Sorry, thought. No, seriously. It was a Dude, I don't thought. care. It was a Тийм болохоор. Ямар гоё ухаалагч залуу вэ те? Тэгээ зарим залуучууд ч яг өөрийгөө ч ойлгоагүй ч бас нэг юм ааштай шар охин яг ингэж ойлгох гэж хичээгээд тэгээ стресстэй салдсан шүү дээ. Яг тэр асуудлаад гарч ирэхгүй л гэсэн байна. Nice. Окей, бас ер нь бол хорон гарцсан гэсэн үг үү те? Эс гараагүй байна уу? Болоогүй. За хорийг дараа ярих гэх шиг те. За, манай хоёр дахь залуу Мика цааш нь дамжуулъя. За. Сэмэнэ Баяр Чухлан гэдэг 22 настай хүний хэмжээр сурдаг 5 дугаар курс. Хоёр найзууд уу? Ажлынхаа орлогоноос шаага 5 гівт өгье зүгээр болохоор буцаагаа цайнталж. Мань ойлгохгүй бро. Тэ хин бэ? Чи нэрээ бичээгүй өста. Are you guys bro? What? Танд зөриулаад ингээд те ингээд 3 төрлийн сонголт байгаа шүү дээ. Дооноо илгээхэд нэрээ бичих. Oh come on. Тэ нэрээ энэ чи бичиж болно. Эсвэл YouTube-ээрээ логин хийж болно. Kik-ээрээ логин хийж болно. YouTube Kik-ээрээ логин хийх юм бол чиний профайл зураг нэр мэр чинь харагдана. Автоматар API-аар татчихдаг. Тэ ухаалаг шийдэл. Ягаад сиксэн энэ шаач. Тэгэхэд энэ чи нэрээ бичихгүй одоо хин бэ чи. Гарч ирэхгүй байна. За тэлмээ. Тэлбэн бас спамж байгаа л тайм аутлуулсан юм байна шүү дээ. За маань тайм аут чи гаргаад үгүй за. Хоёр эмч одоо хэний сонгох юм бэ те? Юуны эмч вэ?
Хүний хэмж. Тэгвэл арай давуул юм байна те. Шүдүү хүнүү гэх те. Шүдний хэмжиж хэмжиж тооцдоггүй штэ. Ямар амар шиж. За бро эхнээсээ ингүүл хоёр зодолтой дуусан шүү шахах те. Энэ үдштэй хүнсээ. Ёо ямар амар Шүдний эмч биш байхгүй. Шүдний эмч чинь бизнесмен байхгүй. Нэг ийм өнөөгөө сонсч ирсэн шүү дээ. Тэ. Яагаад шүдний эмч болсон байж чи тэ зүрхний эмч бол хүн нэг л зүрхтэй. Бөөрийн эмч болох бол хүн хоёр бүртэй. Гэтэ хүн 32 шүдтэй. хэлж байна. Шууд хажуу тал руугаа буудаад эхэлж штэ тэ. За окей, nice. За тэгээд намайг сонгох шалтгаан гэх юм бол эрүүл мэндтэй хамгийн том хөрөнгө оруулалт чинь би байх болно гэж. Йоо. Вау. Тэгэхээр амиа бодоод чамайг сонгоно гэсэн үг шүү дээ. Ер нь бол тий. Зөө гайхалтай. За хүний хэмж шүдний хэмж хоёр маань байгаа юм байна. Гэтэ эсэргээрээ чи шүдний эмчтэй суух юм бол шүдний эмч чамайг юу гэдэг эмчлэг зардлыг чинь дааж чадна. Maybe арай магадлал үед шүдний эмч илүү орлоготой байна. Дажгүй байвал. За 22 настай гэсэн үү те? 22. За хин гэж дуудах уу? Жохоо гэж дуу. Жохоо. Хүмүүс 22-тойдоо шүдний хэмж болчих. Инх чин гурав тийм эмч болчих юм уу? Ой, хүний их эмч болох чинь 22 настай болох боломжгүй үстэй. За манай хоёр маань Бараг 30 хүрдэг үстэй. Сурж байгаа юм уу? тэг яг эмэгтэй хүнээс жишээлбэл юуг нь хардаг вэ те? Юуг нь төрүүлж хардаг вэ? Одоо уулзахдаа эмэгтэй хүнээс одоо гадна талаас нь физикал байдлаас. Миний хувьд хамгийн түрүүлж тухайн эмэгтэй хүний өндрийг хардаг. Тэгээ өндрөөс гадна тэгээд бие авч явж байгаа байдал урт хөлтөө бол бас гойсон. Гой санагдах уу те? Ер нь гайгүй шүү. Би ч их урт гартай үндэ гэж те. Окей, ер нь бол өндөр нь тэгвэл хэд байх хэвээр. Ер нь чиний type 160-аас дээш байл болно. Оо ямар ийм өндөр юм ярьж ийсэн аа ямар намхан юм яриа шаашаа тий. Монгол эмэгтэйчүүд ер нь бүгд л ер нь 160-аас дээш үстэй тийм ээ. Ер нь 160-аас Заяа арайгүй хаа. Уг манай ээжлээ өөрийгөө 160 манай ээж хэдтэй бол 160 хэдтэй өөрийгөө өндөр гэж ярьдаг байсан шүү дээ. Тоошо байвал яах вэ лээ? Яагаад болдгоо лээ? Чатанд өгтөд байна уу? Өгтөд байна уу? Бацруу, thanks for sub man. Thank you. Welcome to Boards Gang man. Бацруу. Шш. Йоо, саб авчаад Монгол хүн байна. Нэрээ бас iPhone дээр саб авах гээд авч чадахгүй хүмүүс байж магадгүй бах. iPhone дээр саб гэдэг төвчлөр нь байдгүй шүү. Шалтгаан нь бол Kik ч нөө 95% болгонд стримертэй өгдөг. Apple Pay болгонд 30% шимтгэлтэй. Тийм болохоор Apple-ийн iPhone дээр байгаа аппликейшн дээр саб авч болдгоо. Тэгээ саб авмаар байвал зүгээр Safari-гаараа kik.com/city-streams гэж ороод саб авчихна. Safari-гаараа аваад бол зовох байхгүй. Нэг удаа карта бүртгүүлээд болоо. Тэгэхээр Safari-гаар шаардлагагүй гэсэн. Ер нь ямар санагддаг вэ? 159 төхөө. Пороро пубита гулаа яваад байгаа юм шиг харагддаг. Йоо. Юу гэсэн бэ? Пороро пубита хамт яваад байгаа юм шиг харагддаг. Пороро пуби. Энэ 22 дэх хүүхдүүд юм хөөх юм ярьдэн шүү дээ. Пороро пубиг дагуулад магаад. Пуби чи юм бэ? Хөөх. Окей. За. Ер нь бол нэг юм жоохон хүүхд дагуулад яваад байгаа юм шиг санагддаг гэсэн үг юм тийм үү? За манай Баска. Цагаан баа. Ти ер нь гадна төрхөөс нь юуг нь хардаг вэ те? Би бол ерөнхийдөө нарийнхан өмсгтэй давхраатай охтод дотортой. Яг харагдахгүй юм байна. За бро яг бүгдээрээ л хамтдаа харъя гэж шах те. Би яг хараад хэлээд өгье гэсэн ч харагдахгүй. Нарийнхан өмсгтэй давхраатай нүдтэй. Нарийнхан байдаг нь ямар учиртай? Ийм шивцэн давхраа гэсэн үг заавал. Яг бодит хөмсгтэй гэсэн. Нөгөө Megan Fox шиг. Megan Fox шиг. Окей. Энэ нарийнхан өмсөг юм уу те? Энэ бол өргө харагдаж байна. За байж let's see. Энэ нарийнхан өмсөг юм уу? Нарийнхан дорно тийм үү?
За ингэж ойлгох юм уу? Нэг хүн юм болов уу шүү. Энд дурцсан биз дээ. Oh my god, what the fuck? That's weird. Хазайг гэдэг юм таймд болсон шат бичлэхгүй нэгвэл 5 гифт шуушаалаа. 5 гифтээ шуушаачих. Барьцаалааша. Та нар хөдөө тайм ауталсан юм бэ? Гэтэ сая ялчгүй бүр замбраагүй л байсан л та. Тэгээ хамаг амтны тайм ауталсан юм шиг байна. Чи тайм аут 30 минут таймд ауталсан байна. Мод биш чүү ажлын орлогоноос шаагаад чат see me please comment харж please. Нэгсэндээ түрүү би мөнгөний өгөө гэж яагаад тэгсэн юм уу те. Тэгэл чи үнэхээр саба гівтэлжүүл тэгэл болно шүү дээ бро. Уусаа үгүй манаас нь мөнгө гарч байгаа ш мэдгүй юу юм бэ. За модераторууд л бол. Дими бэл. Юу н шүүд хэр хамаатай. Одоо чамд бол бас хамаатай байх. Өөрөө саба уус бро. Хөө гівтэлж чад. Одоо юу юм бидний мэрэгчлүүд бол шууд хүнтэй уулзаа шүдрүүл харчаад байдаг л та. Тэгтээ надтай суух эмхтэй бол шүдэн дээр бол санаа зовох хэрэггүй л гэж байна. Би шүдгүй байсан ч шүдтэй болгоно гэж шаах те. Монгорхоо цоорхоос би нөхөөд аваад явна гэх тийм ээ. Айс яа. Манай эмхтэй маань тэгвэл залуучуудаас энэ залуугаас юу хардаг вэ те? Хамгийн эхлээд өндрийг хардаг. Өндөр. Окей. Тэгээд амар гоё инээдэг. Fuck man. Энэ нэг рил бүр амар явсан байл шүү дээ. Энэ одоо Facebook дээр постлогдог байгаа. Гэтэ энэ артаа. Өндрийг харна. Өндөрлөн Хэдүүлээ төгсөөгийн реакшн спидийг шалгацгаая. юугийн дүрж хардаг вэ? Эрэгтэй үнээс. Хамгийн ихэнд бол өндрийг харна. Өндөрлөн Вау! Ямар гоё үнэртэй харагдаж байна аашаа. Энэ цаашин чанелээс нэгэн фолловертай хаяг оруулснаа 309k views. Facebook дээр давхар постлаагүй. Үгүй давхар постлаа. Юугийн дүрж давхар постлсан юм байна. Цаашин хаяг. That's crazy man. Easy money. Тэгээ пост нь яах вэ? Пост нь яах вэ? Болгоод авна. Өндөр гоё инээдэг байх болно гэсэн үг те. Өндөр нь хэд байх хэвээр тэгвэл? Ер нь 87-8-аас дээшээ. Яа нэ Батабо баригдаашаасаа модераторуудын чатан дээр. Do we fuck him? Yeah, fuck that guy. Шинэ аккаунт нэвс. Тэгвэл болно доо. Яа. Бас те. Яа, их шахах. 88-т ерөөсөө инээдгүй залуу байл яах вэ? Яг юм төв царайтай ингээл мугаараа л байждаг. Загазаг. Инээлгэнэ. Гжигдэж шахахтай. Чи нэг юм хэлгээ мартсан байна. Дөрөвний нөгөө point ярьж 5 минутанд чи ерөөхдөө channel point болон Botrixter point гээд хайлайтан дээр 10 point идэж 5 минутанд 20 point буюу 20 төгрөг фармлж байгаа. Гэхдээ чи энийг хурдан өсгмөр байвал чи саб авахд 18000 төгрөг саб авна. Чи банд чанд буцаагаад 100000 point ч өгнө. Нэгсэндээ чи 8000 төгрөгөөр саб авч байгаа гэсэн үг. Тэгээ дээрээс нь чиний үзэж байгаа point 2 дахин үржигдэнэ. Энгийн хүмүүсээс 2 дахин хурдан фармлдээ шүү. Нэр энийг хэлээ мартсан байна. Эмхтэр метритээ өндөр хэлэг байгаа. яагаад 87 юм уу? Яагаад 87-аас дээш байх хэвээр вэ? Тэр шалтгааныг хэлэхгүй бол бас жоох юу байх те. Би нүг яг ажлын шаардлагаар тэр дандаа өсгөөтэй гутал өмсөж явдаг. Тэгээ би өөрөө өсгөөтэй гутал өмсөөд 80 руу төвчдөг болохоор тэгээд надаас өндөр ингэж байвал бас яг болно. Тэгвэл яг 70-тай. Юу ч зүг юм бэ? Энэ эмхтэй тэгэж 75 автаа юм уу? Одоо өсгөөтэй гутал тэр өндөр эдэж чад. 80-тай залуучууд намхан байдаг. Намхан байдаг гэдэг. Ямар зүрх рүү чи яаж юу яаж байна? Би ч яг 85 л таах бас гайхаа. 10 сайн жаа юу вэ? Тийм бэ тээ. За манай хоёр залуу маань тэгвэл өндөр нь хэд вэ те? Өндрөө хэлчихэ. За бас гас 186. Энэ охин тэгэхээр чи юу гэдгийг 60 70 шахуу юм бэ те? Nice. За.
87 гэж байна. 183. 83. Гэхдээ ингэжтэй хүний хэмж. Тэ альтенчээр шүү гэж байна. Зя 183 186 залуучууд ирсэн байгаа маань. Ер нь дайггүй үстэй 183 186 бол тийм ээ. Болно. Болгоно. За. Ер нь өмнөх харилцаа хизээ дуусгасан бэ те? Яагаад дуусгасан бэ манай ингчин маань те? Яг харилцаа хэр үерхэл гэсэн үг үү? That's very хоргүй хариулт. Хорд гарсан хариулт байлаа. За чи яг юу гэж ойлгосноо тэргүүрээ хариулчих шах те. Тий, бэлгийн харилцаач байж болно шүү. Тийм, харилцаад бол харилцаа. Situationship ч юм уу те, юу ч байж болно шүү. Яг үерхэл гэвэл яг ийм юутэй үерхэл бол Харилцаа чинь бас те хайрын харилцаа болон бэлгийн харилцаа гэж хоёр хуваагдчих юм байна. Мен сая яг хэсэг бодлоо. Харин тийм байсан юм байна. Мен сая хэдэн секунд бодсон бэ? Мен урд нь бодсон баха. байхгүй. Албан ёсны үерхэл бол байхгүй. Тэгээд зүгээр ингийн харилцаагаа албан ёсны үерхэл байхгүй. Okay, I get it now. We get it now. бол сая 100 дуусгасан. Наа ч амар юм би. Ингийн харилцаа чинь дуусахгүй штэ гэж шах те. Тэр чинь эхлэегүй үздэг шүү дээ. Зүгээр яг танилцахгүй шатн дээр явж агаад тэгээд дууссан юм тий. Дуусгасан юм. Яг яагаад дуусгаад байна ер нь те? Юу нь болохгүй нэг залуучууд ээ. Гэ ингэж танилцаа явж иж хардаад исэн шүү дээ. Амар хардаад тийм чи хардуулахаар юм л хийж штэ. Их л хоргоо л хариултад хэлээд байна да. Хорн гарс хариултад. Аашигтай. Тэр залуучдын талаараа шах те. Яг юун дээр хардаад юм чинь. Гэхдээ ингээд зүгээр нэг сошиал дээр зураг илээ чамайг хүн даглаа гэд нэг тийм байж боломгүй асуудлаар хардаад байсан байхгүй. Штээс олон улсын карт байхгүй модтой мөнгө өгöd гифтүүлсэн бол 10k point авах юм авахгүй. 10k point чи тэр модератор цалиндаа авч байгаа юм. Чамд ажил хийж өгснө чи цалинд. Гифт модератор хэрвээ гифтлэх юм бол арай хямдханаар авч болох л. Тэгэнгүүт чинь хүмүүс абьюзлж байна. Ямар хэцүү юм бэ? Надад судлаж байна. Нэг жоохон бодъё за. Point авахгүй болохоор ямар ч. Ямар ч модератор чинь гифтлсэн модератор чи авч байгаа. Тийм болохоор наа модераторууд чинь ингээд би чамд үйлчлээд өгөө, би саби чи гифтлж өгөө эзэнтэй ингээд шамтаа ингээд харьцаж байгаа байхгүй юу? Наад хүмүүс чинь ингээд цаанаа хаасл шагаад байгаа байхгүй юу? Тэгтээ бас тийм шүү дээ. Наад хүмүүс ажил хийсэн юм чи мөнгө авах хэрэгтэй шүү дээ зэлээ. Тэр зураг илээ чамайг хүн даглаа гэд нэг тийм байж боломгүй асуудлаар хардаад байсан байхгүй. Тэгээ сайн даач. Тэгээ жин зэ юу гэсэн бэ? Энэс асуутай. Гэхдээ ингээд зүгээр нэг сошиал дээр зураг илээ чамайг хүн даглаа гэд нэг тийм байж боломгүй асуудлаар хардаад байсан байхгүй. Чиний зураг гэхдээ ер нь гайгүй үсттэй гэхгүй те. Тийм өстой гайгүй. Чат энэ одоо та нар point-о өсөж үржүүлэх арга чи бит хамгийн зөв арга чи. Одоо энэ чинь шууд л нэг нь битнэгээл эхэллээ. Дээдлийн шоу 14.5 over under битлэн гэсэн үг одоо. Би дунд нь хэдэн удаа паузлах үед та нар битлж байгаа гэсэн үг. Тэгээ энэ пин комментэн дээр хэрхэн битлэх чинь заавар нь байгаа. Анхаарлын дэдэг бит O equal U гэж байгаа point. Одоо бус хүмүүсээ дуурайгаа л одоо энэ headlines under дээр 80-ыг битлж байна. Чанд хоёр төрлийн point байгаа ойлонгаар нь битлж болно гэсэн үг. За нэг иймэрхүү. Ямар ажил. Модератор ч бас ийм ажил хийгээд бас цалаа авдаг шүү. Бас зөв стрим үзэл модератор хийгээд сарын 50,000 авдаг. Яа би хүмүүс мөнгө өгдөг үстэй тийшээс ямар ажилтай мөнгөтэй гөлөг. Гэхдээ энэ юмнууд мэдгүй он дуусал ямарчсан байна гүрийгээд тэгээд эцэст нь мань алдагталтай байл болно. Мань ямарчсан рил милэнд баахан зайлаа өгөөд мэдгүй. Манийхан дасалтах мөнгө гээл багсаа шаа. Мөнгө болж байгаа ч мэдгүй. Тэгтээ яг нэг юм хардахаар бас зургнууд байдаг шүү дээ. Тийм нэг юм зүгээр нэг юм утсан гээд хэлхээ шатсан хүмүүс байдаг шүү дээ. Тэрнээс бол гайгүй те. Үгүй тийм задгаа нүцгэн зураг юустай байдаггүй. Окей. За. Манай хоёр залуугаас шалгасан. Шалгалт өгөхгүй гинэ. Жишээлбэл манай эмэгтэй маань асуух асуулт байна уу те? Яг энэ хоёроос маань мэдхийг хүсэж байгаа юм байна уу одоо шууд?
Анхны болцоог яаж хийвэл гоё гэдэг вэ? Амж битлээ. Төрөлхий асуулт байна шах тий. Бид тэр асуултгүй болчихдээ чи яах таа гэж. Өөр юм аллаа гэж тий. За хариулч. Анхны болцоогоо яаж хийвэл гоё байдаг вэ? Нилээ нөгөө таньж ярилцах ер нь аюул чухал да. Намкагаа банцаа орохныг амар суртай биш. Тухайн хүний яг эхлээд ярилцаж л ойлгох. Яг жоохон юм идүүлчихэд ярилцаж болохгүй гэж. Үгүй хүн үлэн дээр үнэнгээ ирдэг шах тий. Жинхэнэ ааш нь гарч ирдгийн гэдэг. Үлэн хүн үнэн ирнэ шах тий. Шүдний юмч. Баска шах тий. Ер нь бол зөвөр яриад явах юм тийм ээ. Ер нь аль болох нөгөө мэдлсэн л дээр юм биш тий. Бусдын бол дараа нь ерөөхдөө хийж болох зүйлүүд болохоор тийм ээ. Тэгэхгүй анханасаа юм гээд нэг юм амар гоё болцоол явчихаар ч нөгөө нэг юм шууд нэг юм таних шатыг алгасчаад идэг штэ. Тийм үү? What do you mean заяа? Яа юу гэж ойлгох вэ заяа? Бодлоо жоохон маялах гэдэг. Маялах гэдэг гэж. За. Би бариад идэв шүү дээ угсаа тий. Манай жахаа Бороо үеийн савтай да. Одоо анхны болцсон дэр гэх юм бол эмэгтэй хүнтэй зөвхөн суугаад яриад хаас илүү босоод ярьдаг. Айлуулхаа нэг хамт юм хийвэл хэцүүгээр байдаг. Одоо юу хийх гэдэг нэг шах тий. Тухайн яриулаасаа класс шалтгаалаад эсвэл боулинг ч юм уу эсвэл CS:GO тоглох ч юм уу PlayStation ч юм уу айлуулах тийм үйлдэл хийх дуртай. CS:GO гэсэн үү сая? Би буруу сонссноо CS:GO гэсэн үү? Ер нь бол ингээд нэг юм юмнуудыг хийвэл айлуулхаа таньж мэдхэд амар гэж ойлгоод байна. Ер нь эмэгтэй хүнийхээ сонирхол дээр үндэслэж тийм activity хийх юм гэдэг тийм ээ. Тий. Айс. Ер нь би хэрч чухал вэ? Одоо ер нь булчинтай залуу сонирхдаггүй эсвэл хамаагүй биений хувьд Туранхай Баярат байсан бол чи хайрлах уу тийм ээ. Зүгээр өөртөө таарсан яг бие хөгжүүлдэг байхад болно. Хөгждөггүй маа гэхэд бас нэг тийм хитрхи туранхай байвал бас хэцүү, бас нэмэлт тийм юмтай байвал бас жоохон хэцүү шүү дээ. Нэмэлт юм аа. Нэмэлт юм нь яг юу юм бэ гэж. Гүзээ байвал одоо яг юм нэг залуу насны хэцүү шүү дээ. Залуу насн дээр гүзээтэй байвал хөгшрөөд юутай болох ч юм билээ тийм үстэй те. Айс. За манай хоёр залуу ер нь тасгал хэр хийдэг вэ те? Энэ нэмэгтээд одоо шаардлага нь бол те гүзээгүй байх хэрэгтэй юм байна. W back лээ. Баярч ахлаа. Би одоо 10 жилээс эхлээд жудогийн спортоор нэг 4 жил хичээлсэн. Тэрнээс хойш секс волейбол тэгээ сүүлийн 3 жил тасралтгүй жим хичээлж байгаа. Яг сая ямар муухай акценттэй хэлчихвэ те. Секс волейбол гэж шаач. Яг тийч сонсогдлаа. Сакс өстэй те. Тэрийг зөв хэлэхгүй бол яг сая секс волейболоор хичээлж гин гэдэг сонсогдчихлаа. Sorry. Гэхдээ би хүмүүсийг чамайг буруу ойлгохоос сэргийсэн шүү. За. Бас жирдэс. Одоо хичээлж байгаа болохоор кроссфит. За тэрнээс болохоор усан цэлэлт, сакс. За тэгээд давхар нөгөө нэг бильярдыг их сонирхдаг гэсэн. Вау, бильярд бас чухал те. Яг ингэ тойроод алхдаг болохоор бас яг нэр шүү би яг ямар ч жоок биш. Тойроод ширээд ингэж тойрж алхах гэж яг Монголда тасгал хийж байгаа байхгүй. Бильярд нэр амар яд шүү. Амар спортлог залуучууд ирсэн байна тэгээд. Бильярдад амар турдын шүү. Тэгээд. Манай эмэгтэй өөрөө ер нь хэр спорт. Манай яриулаад таа шүү. Өөрөө паузлчаад шүү. Бильярд нэр амар тураад шүү. Ер нь бол нөгөө юунууд илүүдэлж интэй ингээ юу гэдэг өвдөн өмдөн дээр ачаал авч чадахгүй тиймэрхүү болцсон хүмүүс ер нь бол бильярд тоглол яг алхалтаар дардаг. Тэгэхгүй бол хүнд нөгөө эрчимтэй хөдөлгөөн хийхэнгүүт өвдгөн даадаг байхгүй юу. Тэнгүүт яг зүгээр өөртөө зугаатай байдлаар тэгээд амар олон алхахна гэдгээр бильярд тоглол амар дурдаг гэсэн. Би спиртлэг. Би уудгүй шүү. Нэр уудгүй юм уу? Нэр уудгүй. Уудгүй хүмүүс нотой байд юм да. Уухаараа яг ямар ч байх юм гэлээ тийм ээ. Yes. Чи амьдралаа юу сууж байгаа хүм? Үгүй уужгаад уухаа бэлдсэн байхгүй. Гарцсан юм уу те? За гараад хэр удаж байгаа вэ? Нэг 2 жил шахаа 3 жил ч юм уу. Яа. Чамааг ингээд те ингээд одоо архинаас гаргахад яг юу юм төлхөө нөлөөсөн бэ тийм ээ? Манай найз. Найз ч арх ууж байгаа хүчсэн юм уу гэж те. Яа. Амар. Dark. Тэгэхгүй яг нэг амар гарч мархан чашаа. Ер нь бол зүгээр
шоудлтын үе бол одоо өнгөрөөцсөн тий одоо ер нь бол ойлгогдсон гэсэн үг юм биш үү тий. Окей ойлголоо. Окей. За тэгвэл гоё юу руу оръё. Таад маань өмнөх одоо тий энэ үерхэл дундаас жишээл red flag гэж боддог юм юу вэ тий? That's good question. Та марта идрээс тэр бол уус ойлгомжтой red flag үүд шүү дээ тий. Яг одоо чиний энэ хүртэл үерчээсэн үерхлүүд дундаас хамгийн тийм улаан туг нь яг ямар улаан туг байсан бэ тий. За баскаас эхэлж байна. Ямар охин байв л те яг үнэхээр тисшгүй төвчшгүй бэ. Юу нөө зөвхөн өмнө тохиолдож ирсэн юмнууд нь болохоор айгүй их олон эрэгтэй найзуудтай байсан. Тэр жоо. Тэр залуу найзууд нь яасан юм гэж байна те. Зүгээр үстэй. За зүгээр жишээ нь дагдаг хүмүүс нь 89 байлаа гэхэд 70 эрэгтэй хүн дагдаг л байхгүй те бүгд найзууд нь. Ер нь 90% та эрэгтэй тал руугаа яваад исэн байж шүү дээ тийм ээ. Тэр бас хэцүү л дээ. Энэ дундаас яг намайг завгүй байхад хинэн ч завтаа байх юм билээ те бас хэцүү л дээ. Тэгээ аюу их эрэгтэй найзуудтайгаас уулздаг л байсан л да. Тийм амар гайхацсан. Юу яриад байгаа юм бэ те. Бүр яг нэг өөрийнх нь найз охин юм залуучуудаа явж байгаа юм шиг яг те хэлж бодож шээс те. Юу яриад байгаа юм бэ? Юун залуу? One guy. Зэ. Манай баяж хахлаа. Anyone girls болохоор одоо эрэгтэй ингээ найзлуудгаа явж одоо бус залуучууд руу ингээ сэтгнээд ингээ ханд хаяад идэг дууж жоохон red flag санагдаад байна. Ханд хаяад байдаг хөхтэй ханд хаяад ингээ. Тэр хүмүүс нэг юм боломж байгаа юм шиг мэдрэмж өгөөд идэг гэсэн үг үү те? Яа тэгээ хандраад идэх юм аа зарим үед. Тийм. Тэгвэл манай баяж хахлын хэр хартай байв өөрөө? Би харгүй одоо хүний хувийн орон зайраа бас алдаж болохгүй л дээ. Би хараагүй би бортой гэж те. Ер нь эрэгтэй хүн ер нь бол хартаал байдаг. Тэрийг гол нэг ямар үед гарахаа мэдтгэл авах хэрэгтэй гэсэн үг тийм ээ. Яг гэр бүл төлөвлөөд албан ёсоор гэрэлтэй батлуулсан тохиолдолд бол тухайн хүнд хардах хэрэг нь нээлттэй. Харин эрхэл дээр бол тухайн хоёр хүний орон зай нээлттэй гэж боддог. Nice. Чи хуулиар сураад давхар сураад байгаа юм шиг үстэй. Хардах хэрэг нь нээлттэй гэж мэгээд те. Би хэзээ ч ийм юм сонсож байгаа. Хардах хэрэг нь нээлттэй байсан биз дээ. Эрэгтэй байсан байна. Окей. За. Тэгэхээр яг гэрлэж болохгүй нэ штэ. Тэгэхээр ер нь яг манай ямар залуучуудтай одоо хамгийн тийм worst ямар зан чанар байсан бэ те залуучуудаас. Зүгээр л яг нэг миний ажил амьдралыг юусоо ойлгодгүй тийм нэг өөрийнхөө би ийм учраас чи тийх ёстой гэдэг тийм эготой хүмүүс амар жоохон тийм red flag санагддаг. Би ийм учраас чи тийх ёстой тийм би ийм байна би тийм байна бас чи яг тийх ёстой гэдэг чинь. Ачиг opposite-ийн дуу шиг сонсох гэж байна. Чамайг тэгсэн болохоор би тэгсэн тэгээгүй болоо тэгээгүй гэж өгдөг. За ер нь бол тийм эготой залуучууд дургу. Окей. Ер нь хитэн X-тэй вэ? Би юу? Тийм. Яг үргэлжлэн X үл огт байх. Харин ингэж байгаа байхгүй тий. Ингэж байгаа. Гэсэн юм ингэж зөндөө болох юм асуудлуудыг мэдээд байгаа байхгүй чи яг ингэ. Ер нь бол ингэдэг хүмүүс гэ тий. Гэ нэг онлайн төвчний мэдлэг сайтай л байхгүй юу? Харилцаад ямар ч онл байхгүй за. Зөвхөн практик наачаал. Аны интернетээс уншсан шийд мэд тэр чинь зүгээр л тухайн хүний туулсан нэг тохиолдол. Тэгэхээр бол чиний амьдрал, чиний сонголт, чиний харилцаа бүгд л өөр бай. Хорн гарсан байдвэ. Олон хүнтэй уулзсан байсан ч харилцаа гэдэг шал ондоо байсан. Чи үнтэй юу гэдэг урт хугацааны харилцаанд ороод эхлэнгүүт ер нь бол чи юу гэдэг ороод эхлэнгүүт оронгууд чи нөгөө хүнийг танихаас илүү чи өөрийгөө илүү тань. Тэгээ өөрийгөө таниад эхлэсний дараа л чи юу гэдэг хүнтэй яаж харьцах уу, ямар үе дээр би болтгоо. Ер нь хүмүүс яадیں۔ Тэ ийм тохиолдолд юм бол би ямар хариу үйлдэл үзүүлдэг, надад юу таалагдахгүй, би эсвэл ямар новшин бистаа байгаа тэрийгээ чи ойлгох. Тэгэхээр ямар ч тийм интернетээр уншсан те ингүүл эмхтэй хүний сэтгэлийг татна ч юм уу. Ингүүл эмхтэй хүн юм байх хэвээр бас that's bullshit.
Хайр дурлал дээр онл байдаг нас тий. Хайр дурлал ч онл биш тий. Дан практик шүү дээ. Үгүй юу тий. За ер нь бол тэгвэл байхгүй тий. Бүр байхгүй. Хамгийн удаан дээр нь хэр удаан тийм харилцаа байсан бэ? Яг харилцааж үзээ дөө. Тийм одоо чиний үерхэд байхгүй гэсэн шүү дээ. Йоо чи 2 жил нэг залууг зүгээр л харилцаад явцсан гэсэн үг. Тэр залуу чи үерхэж чинь гэж бодоод чи бодоогүй байсан юм шүү дээ. That's red flag. What the fuck? 2 жил харилцсан тэгснээр тэрийг үерхэл биш. What the fuck? What do you mean? Юу гэсэн юм бэ? Гуугааг бол яхаар үргэсэн байдیں۔ Үгүй энэтэй санал нийлж байгаа хүмүүс байна уу? Чат. Байна. Ямар сайн. Гэрлээг бол X тооцохгүй. Үрхийг гээгүй юм биш үү? Тэгээд танд яг үрхлийг яг юу гэдэг нэг асуултан дээр тогтдог гэж бодоод байгаа юм уу? Чи надтай үрэх үү? Эсвэл надтай үрхэж тгий тим. Ингээд үрхичдэг гэж бодоод байгаа юм уу? Үрхэл гэдэг чинь ийм юу гэдэг хоёр хүний харилцааны ингээд нэг үе шат штэ. Тэгэхээр ч бол би чамтай үргэлээ гэд үргэлжж байгаа биш штэ. Үгэн дээр тогтохгүй байхгүй. Тэр чинь юу гэдэг яг зааг нь одоо юу вэ? Хоёр хүн бие биендээ сэтгэлтэй, бие биенээ таньж мэдж байгаа тэ тэгээ бие биендээ хайртай тэгээ тэрийгээ бие биенээ мэдж байгаа. Тэгээ энэ надтай зүг баймаар байгаагаа мэдж байгаа. Тэгээ байгаа бол тэр ч үгүй хэлвэстэй. Тэгээд тэрний дараагийнх нь бол одоо юу гэдэг яг бүр тэ одоо бит хоёрын салах үгүйг одоо улс хамаатай болсон. Тэр бол гэрлэлт штэ. Хоёр жилийн хугацаанд Валентинаар бэлэг авсан л ах та тий. Авсан. Йоо чи ямар амар юм бэ? За тэгвэл нэлээд хэд байгаа л юм байна гэж. Үгүй яг 2 жилийн хугацаанд намайг 2 удаа гуйгаад за би 3 дахь дээр нь зөвшөөрнөгөө бодцсон байсан чи 3 дахь За маань дүүсүүл юм. Маань ингээ 10 жилдээ нэг охин сайн байсан аахгүй юу? Маань 10 дугаар ангита гинтл нэ шилжилтийн нас мас явсан юм байсан. Манай ангийн охин гинт хөөрх харагдал би ингээ сайн болдол. Тэгэл 10 дугаар ангид төгсөх 100-аа гуугаал тэгээ зөвшөөрөөгүй. Тэгээд 11 дугаар ангиа төгсөх 100-аа гуйсан чинь зөвшөөрөөгүй. Тэгээд дараа нь Польш явж ирээд гэж бодё юу. Дахиад 2 жил лөө 3 жилийн дараа би нэг гуугаад тэгээд зөвшөөрсөн. Яг тийм тайп биш юм уу? Гэтэ бид нэг харилцаа өгч би бол тэрийг харилцсан гэж боддоггүй шүү дээ. Яг л 3 л асуух хэвчээс. Манай 3 л асуусан юм байна л да. 3 гуйсан юм байна. Гүү би бол тэрийг бол одоо харилцаач гэхгүй, эрхэлж гэхгүй тэр нэг юм нэг залуу миний араас гүдэг байсан юм аа. Тэгээд би хайргүй байсан болохоор үргэлдэггүй байсан. Тэгээд сүүлд нь 3 гуйхаар нь өрөвдөд үрхий гэж бодсон юм шүү. Энд юутай дүүцэл тэрнтэй л дүүцүүлэх юм шүү. Гэтэ харилцаа гэж хэл. За бас мэдхгүй бас ямар ч. Энэ бол хор гарах бол биш ээ. Энэ бол ямар ч энэ бол цэвэр хортой шийдэн. Хүнтэй үргэлж үзээгүй, цуг амьдж үзээгүй хор гарсан тэгшээ. Мэн тэгж бодохгүй нөө. Гуртгаа мэ гэж юм шүү те. За 3 дахь бол мэ гэж те. Гэтэ 2 гуйж яхад чи яг яагаад зөвшөөрөг юу нь болохгүйсэн?
Эхнийх дээр нь болохоор арай харьцаар таньж амжаагүй байхад гуйц юм аа. Тэгээд хэр удажиж гуйсан гэсэн үг тэгэхээр 4 сар мар орчим болоод. Чи тэгэхээр нэлийн л удаан танд юм байна. Түүний гарт хүрээ. Манай шоуны хариу яг 5 сарын дараа гарах юм биш манай. За. Гэтэ яг тэр хүн л өөрөө шийдэн шүү дээ. Тийм ээ нэгэнд үерхэж байгаа юм чи. Яг яг албан ёсны тийм гуйлт мөлтгөө болохоор үерхэл гэж байхгүйгээр л явъя те хэдүүлээ. За. За Баскам хэдэн X-тэй? Би чи 2 шүү дээ. 2X-тэй. Окей. За манай барьж авлаа. 1X-тэй. Та нар яг үний яриад байна уу гэж аахгүй те. Бүр амар баг байгаад 2-1 те. За. Хитэн body count-тэй те. 2. 2. Yeah. 1X-тэй 2 body count-тэй. Yeah. За. Аха. Гэж аахгүй. Бид нар нэг хүний хүнжил рүү ордгоо л дээ. Гэтэ нэг нь яг хизээ явсан байх шүү. За nice. 2 body count. За манай Баска. Одоо тэгэл үннээ л хэлээ даа. Аха. Тий одоо үнэнгээл хэлье. 15. Ой. Бүгдээрээ Баска залгаж шийдэхгүй. Ямар гоё яг үнэнгээ хэлж бүгдээр алгаж шийдэхгүй. Гоё үнэнч байна баярлалаа тий. Ямар гоё юм. 15 тийм ээ. Nice. Тий. Яг хав тий. Байж болно шүү дээ тий хүн чинь. За. Их ч юм аа. Хариулахгүй ажиллах уу? Тэгвэл тэгэл нотой даа. Уулын сэвтэй санагдаад байна. Чи сая шууд байхгүй гэж шахасан бах. Яг ингэж харж байгаа. Окей. Тэгэхээр хариултаа яг хариулж байгаа бид нэр эдитэн дээр хасчих. Шаасан. Жишээлбэл интервал байна уу? Хэдийн дотор ч гэдэг юм уу те? Нэг оронтой ч гэдэг юм уу те? Юу энэ дотроо багтнаа. Аа юм уу? Ингэж ч. Зүгээр хэлж байх болов шахтай сүлдээ ийм ч юм уу гэж те. Яасан би 50-аагүй яг ийм гэж. Үгүй ийшээ нь харахгүй байхгүй. Ийшээ нь ч юм уу. За. Ер нь бол гарын 5 урандаа байгаа юм байна тийм ээ. Окей. За. Тэгвэл манайд маань гоё залуучууд маань эмэгтэйгээс асуух асуулт байна уу? Мэдхийг хүсэж байгаа юм. Тийм ээ та хэд хоорондоо болцож байгаа учраас нэгнээсээ мэдхийг хүсэж байгаа юм байна. Манай хоёр залуу маань айгүй л нэг юм чистний хоёр залуу хоёр эмчил суугаад ах юм те. Яг тангараг өргөцсөн болохоор ингэдэг юм уу эсвэл яг юу вэ? Энэ яг юу л вэ? Ирээдүйн нөхрөө яг ямар хуу байгаас гэж үздэг. Нэвтрүүлгийн асууж яасан. Шинэ 25 жилийн төлөвлөгөө юу вэ гэж. За ирээдүйн нөхрөө ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Надад зүгээр потенциал сайтай, өсөрт дэвших тийм юм сайтай. Энэ охин бол тэ хувийн хөгжил тэ харилцааны ном тэ сквад YouTube-ээр үзсэн шээ тэрийгэл тэрийгээр л яг ертөнцийг хардаг охин байна. Яг оо мэдгүй надад юу гэдэг потенциал гэхгүй одоо юу гэдэг яг ийм номны ч юм уу нэг юм бичлэгний яриа сонсогдоод байгаа байхгүй юу? Одоо мэн ингээд өөр төсөөлөл за яг хэлж байгаа санаа нь бол гоё штэ. Тэ ямар нэгэн хит юмтай хийх хүссэн зоригтой залуу дуртай ч юм уу мэдгүй энгийн хүн тэгж хариулахын санагдаад миний бодлоор тэгэл нэг YouTube-ийн нэг influencer анди болонгууд тэ потенциал wasted потенциал. Тэгж тийм яриа сонсогдоод байгаа. Тэгээд харилцаа сайтай байхад болно. Өсөн дэвчих хүсэл эрмэлзэлтэй. Наач яг хүмүүсийн скамдаж ажилд авдаг яг нэг юм газрын яг анкет яаж штэ. За. Өсөн дэвжинэхээр яах хэрэгтэй юм бэ? Окей, яг тэ нэг мэдээж мөнгөтэй байж амьдрын штэ. Тэгээд мөнгөгүй амьдрахгүй нөө. Тийм үнэн. За хөвгтэй юм шиг. Тэгээд яг хаана яг юу хийх үү гэдгээ сайн мэддэг. Тэгээд ийм боломж айгуу сайн харж ажилдаг, өөрөө боломжийг сайн үүсгдэг. Тийм. Тэгээ хүмүүстэй хамгийн гол нь харилцаа сайтай, хаана хинтэй харилцаа мэддэг хүн байхад хүн ялгаж харьцаж чаддаг тийм. Жишээлбэл чамайг илүү хайрлаж гэдэг юм уу тийм. Тэр талаас нь илүү одоо жишээл халамжтай ч гэдэг юм уу тийм. Мэдээж халамжтай байж нөхрөө болгоно л доо. Тэгэхээр бол нэг ямар тавих шаардлага бол бас биш. Нөгөө 2 жилдээ оруулж тэ халамжгүй байлээ. Бэлгээ аваал тэ ингээд. За яг 3 дахь хувийг зөвшөөрөндөө гээл тэ. За өөр асуулт байна уу? За бас асууж байна. Тэгээ мэрэгжлийнхаа дагуу ямар мэрэгжлтэй гэж хэлсэн. Байж байна тэрийн анзаараг өнгөрсөн юм шиг байна. Исүнэ. Хиттэй л мэн бас насын санахгүй байна.
Маркетингийн менежер. Нас илээгүй окей. Мөнгө чухлуу, тэгвэл хайр чухлуу. Йоо, ямар кол асуулт вэ те? Iconic асуулттай энэ бол яг мөнгөө хайруу. Чи чухал гэж шахтай шат. Мөнгө байгаа юм чи одоо хайр л хэрэгтэй юм да. Йоо. Nice. Энэ мөнгө нь байгаа гэж юу нь яг ямар хэмжүүр юм бэ гэж шахах вэ? Харин тий. Яг төгөлтэй хүн ингэж хариулж болох вэ гэж шахах вэ те? Юу н асуудалгүй ингээд санхугаа өөрөө бол дагаад одоо нөгөө хүн чи ажил хийдэггүй байсан чи угаасаа нэг сэжэнгээ хэлсэн юм чинь тийм ээ? Тийм гэсэн үг үү? Тийм, ер нь эмэгтэй хүний хэрэглээ өөрийгөө даагаад илүү гарч ивэл тэгэл болно шүү дээ. Окей. За. Ойлголоо. Манай залуугаас асууя те яг аль нь вэ? Мөнгө нь үү хайр нь? Баска те. Шууд баяр жавхад би хариулахгүй гэшээсэн шууд. Түрүү энэ залуу хэлжилээ л дээ. Шүдний хэмжимж биш гэсэн. Гэхдээ хамгийн сайн мөнгө болдог юм шиг шүдний хэмж байхгүй. Тийм болохоор би бол хайрыг сонгоно. Йоо, тэгсэн сая давхар баяр жавхлан бол мөнгө сонгоно гэж хэлдэг шээс. Тийм байдаг ихгүй би бол хайрыг сонгоно. За, одоо баяр жавхлан аль нь? Шиний өндөр жин шийдвэ. Йоо, шууд зугтдаг шээс те. На асуултаа март өндөр жингээ хийлгэх шах те. Nice гоё л шүү дээ. Гоё юм смарт шүү дээ. За. Өндөр 172, жин 55. Чи жингийн дутагдлалд орсон гэх. Тэгэхээр хоёулаа ихлээд төмөрийн бэлтгэл байгаа гэхдээ ардаас нь дэ битмээ аавт мэ. Чи резервтгүй юмээс орноо шахтай. Чөлөө цагаараа юу их дуртай вэ? Би ер нь урлагт яг 10 гаруй жил зүтгэсэн. Тэгээд спортоор бас аягүй хичээлдэг байжгаад ясаа одоо бол яг чөлөө цагаараа агаарт гарах ер нь 50 амгалан байдлыг илүү хүсдэг хийдэг. Урлагт нөгөө нэг юм 10 хэдэн жил зүтгэсэн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг аль салбарт зүтгэсэн бэ? Хөгжмийн салбарт. Вау, дуулдаг уу? Үгүй хөгжим тоглодог. Ямар хөгжим тоглодог? Артын хөгжим. Артын хөгжим. Окей. Гацсан шээс. Артын хөгжим гэдэг чинь. Nice. За. Манай үед маань одоо жишээлбэл энэ залуугаас те хажуудлынхаа залуугаас одоо бусад залуучуудаас ч юм уу өөрөөс чинь өөрийн чинь хамгийн том давуу тал яг юу вэ те? Одоо бусад залуучууд байхгүй зөвхөн надад л байгаа гэсэн тийм гоё том давуу тал айлж шүү дээ. Big size байсан ч болно. Тий, ямар ч хийж бодно ч одоо жишээл чи ийм учраас би ийм давуу талтай учраас чи намайг сонгох бүр өстой ч гэдэг юм шаардлагатай ч гэдэг юм. Энэ асуултанд яаж хариулах юм бол тоо? Надад бусад залуучуудаас илүү давуу тал одоо юу юм? Яг юу давуу тал юм? За би нэг охин нэг таньдж байгаа охиндоо хэлж болох давуу тал. Цаана хэлтээ. Тэгээ одоо намайг нэг сошиал медиа дээр нэг сая хүн таахдаг амар кринж хариулт. Би бол ингэж хэлэхгүй. Машинтай чинь угсаал байдаг шийдэв шүү. Бэр машинтай. Тэгвэл бас датаа сонсож байна. Окей. Би мөнгөтэй начиг баян хүнтэй таарахгүй шүү. За бас тэр нь чааш. Мөнгөтэй гэж хэлэхээр яг үндэ нэг онцгой сонсогдчих ш. Та тэгсэн нэгдүү. Мөнгөтэй байх нь давуу талч гэсэн тэрийг ярих нь сул тал гэх юм уу? Сэтгэл зүйн өрөөнд ч бүхэлдэн даана. Чамаг ээж чи халамжилж чадна. Наач бол амар гой сонсогдд юм байна. Гэхдээ манай өөрийгөө тийм амар халамжтай хүн гэж боддгүй. Өөр машинтай байхаар л октод сувдсан штэ. Харин дэгдэм шиг үлээ. Манай одоо яг нөгөө тэр үед нь Монгол оюутан байж үзэг болохоор. Санхүүгийн эрхчлөөнд төрсөн гэвэл хараа зөв юм уу? Тийм байна. Тэгээ санхүүгийн эрхчлөө гэдэг чинь бас амар сонио хэмжүүлэлтэй. Яг юу те ямар хэмжээг санхүүгийн эрхчлөө хий. Тэ. Юу гэрч санхүүгийн эрхчлөө хий. Ажил хийхгүй байсан ч үлдсэн амьдралдаа өсөхгүй байвал яг тийм бүх хэрэгцээг хангаж чадхаараа санхүүгийн эрхчлөө.
Body count 0 ч хийж давуу тал биш. That's actually Тэгвэл ер нь гэхдээ юу гэдэг танд ингээд огт хүнтэй юу гэдэг урт хугацааны харилцаанд орж үзээгүй хүнтэй урт хугацааны харилцаа ер нь л хийж чадахгүй гэд хэлчих юм да. Thank you. Секна, welcome to Borskay. Маш цөөхөн тохиолдол байж байна. Угсаа анхны хайр бүттгүүгээд байдаг тэр чинь ер нь үнэн шүү дээ. Тэгээд мань ингээ хүнтэй үргэлж үзтлээ өөрийгөө яг ямар хүн гэдгийг мэдэхгүй байхгүй. Тэ. Одоо мань ингээ хүнтэй үргэлж үзтлээ үгдий. Хүнд ямар хэрэгцээ байдгийг мэдэхгүй ингээд. Надаа ингээд мэдрэгддэггүй хэрэгцээ ч юм уу надаа хэцүү байдаг. Надаа хэцүү санагддаггүй ч юм уу ингээд ингээл зүүчил санагддаг хүн зарим хүний хувьд хэцүү байдгийг би сүүлд нь ингээд өөр үгдий орчинд өссөн хүнтэй цуг амьдарч яаж ойлгож байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг ингээ хүлээж авахгүй шүү дээ хүн. Тэгээ алдсан хойноо навш гэж би ямар тэнэг өстэй байсан бэ гэд ойлгоно гэх юм уу. Заримж ойлгохгүй л хальтаа. Тэгэхгүй одоо ингээд би одоо хизээч аав ээж хоёроо цуг байгаагаар нь ингээ санахгүй байхгүй. Тэ эрэгтэй эмэгтэй хүн яаж харьцдаг надад ямар ч ойлголт байхгүй. Тэ ингээд хүн болгонтой ингээл манай ээж ингээл өглөө гараад яачдаг өглөө гараад шөнө ирдэг. Тэгээл өдөржингөө ажилдаа явдаг. Тэгээл нэг юм миний ээжээс ганцсан харьсан ганц юм хайр гэж юу юм бэ гэдэг ойлголт болонгууд за өсөхгүй тэгээ нэг ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийж байвал ер нь тэр бол хүнийг хайрлах ганц арга юм аа. Өөр юм штэ. Миний хүн мүү гэж толгоо молгоо илдэг. Мэн да тийм байхгүй штэ. Тэгэл яваагүй би авсан бол нэг юм нөхцөлтэй хайрч юм шиг нэг тийм. Миний хувьд зүгээр л авах нь бол зүгээр байх хэвээр нормал зүйл. Тэгэж өссөн. Одоо тэгэл нөхцөлгүй хайрлна гэдэг юм чинь ингээд харилцаанд орж иж сурж байгаа байхгүй. Тэ? Бодчих гэж байна. За окей. Жишээ нь одоо би бол ингээд миний хил хамрандаа хүрдэг байхгүй. Энэ ч бас нэг давуу тал байж бол. Юу ч байсан бол намайг. За баяж ахлаа бэлэн. Миний давуу тал хайрлаж яшаа зүгээр байнгын нөхцөлтэй байсан нормал юм. Бус тогтол цаараад зарцуулах цаг зав байхгүй гэсэн үг. Саяхан тэгээд юу гэдэг арай жоохон энгийн болгож тайлбарлах юм бол мань өглөөний цай, өдрийн хоол, оройн хоолоо өдөр болгон ганцаараа иддэг байсан. Ингээд амьдралынхаа 25 жил. Ингээд тэр нь миний хувьд нормал зүйл. Тэгэхэд өөр хинэгний хувьд үнтэй хоолоо идэхгүй болвол нэг хүүтэн хүндийн харилцаа ингээд юм шиг санагддаг. Тэгээ яагаад надад хоолоо идэхгүй байгаа юм бол гэл дотроос ингээд шаналаад эхэлнэ. Тэрийг гол нь чи ойлгох. Би ойлгох. Тэгээ тэрийг эзээ ойлгож байгаа үгүүд хүнтэй харилцсны хадар ойлгож байгаа байхгүй. Ямар энгийн жишээг үл иймэрхүү юмнууд байна. Nice. Тэгвэл ер нь байхгүй зү. Угаасаа байх боломжгүй л дээ. Тий. Nice. Бус тогтод цаараад зарцуулах цаг зав байхгүй гэсэн үг. За баяж ахлаа бэлэн. Миний давуу тал гэх юм бол хэрвээ би чамайг сонгосон бол бус тогтод цаараад зарцуулах цаг зав байхгүй гэсэн үг. Nice. Тэгвэл ер нь байхгүй зү. Тий, шүү. Угаасаа байх боломжгүй л дээ. Тий. Nice. Энэ ямар их зүйл би ярьж байгаа юм гэх шиг тий. Тэрээ би чамайг сонгосон бол надад бүр цаг байхгүй би цаг. Тэгээ бугуун цагаа тайлаад хаяна гэх шиг тий. Чи бүр 2 цагтай юм уу? Нэг нь бугуувч юм уу? Би ер нь нэг аливаа хүнтэй харьцахтаа тухайн үндээс би ямар санагдаж байна гэж айгүй өөрийгөө орлуулж боддог байхгүй. Empathy set гэсэн үг тий. Тий. Тэгэхээр одоо тэр нь л давуу тал юм болов л гэж. Би юун дээр алдаа гаргаж ийн гэдгээс өөрөө нөгөө өөрийгөө оронд тавьж үздэг ч юм уу тий. Аха. Тэр маань IQ чухал уу, EQ чухал уу? IQ чухал. Бас нөгөө талаараа бас юу штэ. Одоо мань өөрийгөө ингээд нөгөөний өмнөөс тавьж боддог гэж боддог байсан байхгүй юу? Гэтэ стил юу гэдэг миний ингээ өссөн орчинд миний стандартаараа л нөгөөний өмнөөс бодно. Ингээд тэ юу гэж тайлбарлах юм бэ? Надад нормал санагдаж байгаа зүйл
би нөгөө хүний өмнөөс бодсон ч нормал санагцаар л байх болохгүй. Ойлгож байна. Нөгөө хүнийхээ чамд огт ойлголтгүй зүйлийг талаар чи яаж хүний өмнөөс бодлоо гэд ойлгохгүй гэсэн. Таны тиймэрхүү гэж. Айкоч болоо. IQ ч нэмэгтэй хүн их гэсэн үсэ. Юу гэсэн бэ? Нэг тиймэрхүү юм ярьсан сая. Бүксэндөө чих гэж байна шүү надруу. За окей. Манай хоёр залуу маань ер нь ийм даруухан уу? Ер нь та хоёр маань ийм даруухан залуучууд уу? Аюу сандраад л л та. Сандраад байна. За тэгвэл гоё нэг юм урт амьсгаа авчидгүү. Бүгд гоё энэ орцогчтой пив шагаад өгөөч. Амьсгаа аваад гаргачих тий нэг гоё нэг сайхан амьсгаа. Манай спонсор гээл те. Нэг би нуруунд дээр зөвхөн өгч болно гэж шахах тий. За. Уусаад гайгүй болчих юм. Гайгүй. Сандрална. Зүгээр. За окей. За манай тийм маань тэгвэл дуртай байрал нь юу вэ тий? Ямар хэцүү асуулт вэ? Бүгдээрээ хийдэг байж ерөөсө хэцүү асуулт гэж. За. Бас гэх юм. Би ер нь жоохон өргөх дуртай. Тэгээд өргөх. Тэгээд охиныхаа тэр шал өөр охины асуултанд өргөх дуртай би өргөх шүү. Санаад авчирэй гэж. Нөгөө нэг аппараттай болохоор жоох ойлгохгүй ш магадгүй. Тэгээ өргөх дуртай тэгээ нөгөө нэг гарын хүзнээсээ барилгатай гарын бүсээрээ гавладаг. Йоо, хүзнээсээ барихтаа. Ингэж бариулаад хойноо гавлаад хизээ салахгүй шаастай гэсэн үг. Яагаад гэж. Тэгэхээр юм 3 дахь ч итгээд хэрэгтэй гэсэн үг үү? Чи өргөцсөн тэгэхээр тэр гавыг гавлчихгүй. Эсвэл буцааж тайлах нэг хүн хэрэгтэй өстэй. Гавлчаад шууд толгоогоор ингэж угалчих юм уу? Тийм. Тэгэхгүй бол тэр эмхтүүж гараа тавьчих. Харин тийм шүү дээ. Ямар ажиллагаатай секс вэ гэх шахтай. Хөө юм болдог шаастай. За хараа нөгөөдгөө хий гэх шахтай. Лайтай юм бэ гэх шахтай. Зүгээр хийчих болдгоо юм уу? Nice. Тэ ямар креатив л юм те. Ер нь бол заавал тэр гарыг оролцуулмааргүй байгаа юм ба шүү дээ тий. Дөрвөн мөчөөрөө л хийвэл яг секс гэх шахтай. За nice гоё л шүү дээ тий. Окей. За манай байцсан гээ. Миний хувьд бол doggy style. За. Дээрээс нь нэг эмхтэй нар ардаас тэгээд хөлийг ингээд өргөж байгаа байвал бас их таа. Эмхтэй ардаас хөлийг өргөнө гэж шаадч юу гэж байгаа юм бэ? Нэг юм охин юм залууг өргөцсөн ингээд орж идэх шээс те. Эмхтэй ардаас эмхтэйгийнхаа нэг хөлийг өргөж байгаа тийм байвал бас тийм. Эмхтэйгийнхаа хөлийг өргөж байгаа. За ер нь ойлгочлоо. Чи хөлийг өргөх юм уу? Сая юу болчихоо гэж. Араас нь яаж хөлийг өргөх юм бэ? Тэ үзүүлчих юм уу гэж. That's my girl. Тэгвэл одоо яамаар юм бэ гэж. Би үзүүлмээр бас ярмаар байдаг гэж шахах. Би юм үлдээ хийхгүй байхад яг чи яаж чадаад байгаа юм бэ гэж. Энэ мик өгч доо. Энэ ингээ нэг хөлн заяа. Тэгээ нэг өргөн. Тэгээ нөгөөх нь энэ доороо. Гэтэ анда араас нь гэдэг байгаа байхгүй тий. Урдаас нь ингэж өргөх биш. Ингэж барьж, ингэж өргөх юм уу яг мэдгүй яг яаж. Тэгээ яг хүний их юм чимч яг нөх хүний мөч хитэн тишээс хардгийг бас маш сайн мэдж байгаа ахлаа тий. Маяглаад наа чи хугарахгүй. Болдгийн гэж тий. Би Антон дээрээ сайн байсан. Би моор гэж дуршсан шүү. Тэгээ мэрэгжлийн төвшин секстэн гэдэг чинь бас урлаг шүү дээ тийм ээ. Nice. За шүдний эмч маань одоо сексийн үед одоо мэрэгчлэлтэй холбооч одоо ер нь хийдэг уу яа? Амны хариун цэвэр гэж шахаад. Ер нь эмчээр сурж байгаа хүн бол эхний 2 жилийн бүх мэдгэдэгтүүнээ мэддэг байхгүй. Тэгэхээр бас зөвхөн нөгөө нэг шүдний эмчээр гихгүйгээр тий. Бүгд л мэдсэн юм шүү дээ. Тэр жийцийг нь хаана байдаг юм бэ? Тэрийг ч одоо зааж өгөхгүй байлгүй тий. Одоо багш нь заагаад тий. За манайхан жийцийг энд байна. Өнөөдөр хичээл жийцийг гэж шахах тий. За окей. Сонирхолтой секс хийдэг хүмүүс байна. За манай эмэгтэй гэж. Яг нэг тийм дуртай болтлоо олж үзэг болохоор бас ээлж мэд. Яа, ста гоё хариуллаа ёо. Октод яг ингэж яг хариулдаггүй байхгүй. Яг ингээ хотлаа ингээд яг ингээд дуртай болтлоо хийж үзээгүй гэсэн тий. За дуртай болохын төлөө тийм ээ. За яг зүгээр хийж үзсэнийг ганцаагаа л хэлчихгүй тий. Тийм ээ. Жохон тухтай байсан нь араасаа л байсан. Жохон тухтай. Бусдын дандаа тухгүй шаажсан байсан. Гэ ер нь одоо манай хоёр маань эмэгтэйдээ илүү таалагдах үүднээс те яг ингээд өөрийнхөө давуу талуудыг гаргаж ирмээр байгаа байхгүй те ингээд манай эмэгтэй бол одоо хараагаар бас
биш хараахан бас олигтой мэдэж чадаагүй байх гэж бодож байна. Тийм эмэгтэйгээ хувьд тийм байгаа бах тий. Эмэгтэй өөрөө асуух юм одоо мэдхийг хүсэж байгаа юм байна хоёр залуугаас. Та хоёр асууж байгаа. За манай эмэгтэй тэгвэл юу за эмэгтэйгээс асууя. Хэмжээ чухал уу скил чухал уу? Мэдхгүй штэ өөрхий дөрөв мэдхгүйгээд байсан штэ. Хоёулаа чухал гэж. Тий. За nice би ч бүр болцсон юм шиг багш тий. Хэмжээ нь жишээлбэл хэд байвал тий яг дор хийж. Дунд чинь хидтэй тий. Мэдхгүй гэж шахах. Чиний дунд чинь битээр яаж мэдтiin гэж шахах тий. За энэ микрофоноор зөөрлж эндээс томооч. Яг зүгээр нэг барагцаалаад тий зүгээр хидч гэж. Монгол эрх төвний дундаж 13 см байдаг шүү. 13. Вау. Хүний хэмж бас яг хийж шүү тий. Тэгвэл нэг 15 6 7. Хөөе 18 9 20 чи 20 руу орлоо уу яахад нөө. Наа чин дэлхийн дундаж болчлоо баг шахах тий. 17 8 9 20 21 25 гэх шиг тий. За ер нь дунджаас дээр байхыг илүү үздэг гэсэн үг үү тий. За өмнө нь ер нь дунджаас дээшийг мэдэрч юу гэх шиг тий. Үцээц. За ямар гоё ингэж хариулчвал би хүүгийн амтан болохгүй болж үлдээд байгаа. Хариулахгүй бол би ингэ нэг юм хүүгийн ном шоолоод үлдчихдэг байхгүй. Хариулсан баярлалаа. За. Манай хоёрын шууд манай эмэгтэй аягүй гоё хариулчлаа шүү дээ тий. Манай хоёр гоё өөрийнхөө хариулчих тийм ээ. Гоё үнэн шудраг тий. Надад бэлгийн хэлцэнд орж ирсэн хотод хэлжсэн. Охтууд гэж чи хоёртой л орж ирсэн биз дээ. Чи ингээ баригдаж байгаа байхгүй юу тий. За орж исэн хоёр охин нь юу гэсэн? Чамтай ихэд амар өвдөд идэх юм гэсэн. Nice. Яар гоё юм бэ те? Гоё. Бид нар алгач хийдгүү үнэхээр ингэж л гоё хариулах хэрэгтэй байхгүй юу? Nice. Өвдөд идэг тийм ээ? Nice. Чи чимхэд исэн юм уу гэж те? Нөгөө хөлийн өргөөдтэй нөгөө нэг ханаас нэг хөлийн өргөөдтэй ингээд өвдгөөд байсан чи буруугаар ойлгосон биш үстэй тий. Нурууг маажидсан болохоор би тэрийг сайн мэддэг бай. Nice. Вау. За манай Паска. Хэмжиж үзээгүй. Хэмжиж үзээгүй гэсэн үү? Ишээ үзэгчдрэг байна. Микрофоноо дөрөтэн. За яг хаанаасаа юм бэ гэж шахах. Тэгээ дээрээсээ юм уу доороосоо? Доороосоо хаа хүртэл. За хүн нэг ингэ барьдаг штэ. Хаяа ингээд нэг барьж үздэг штэ. За ер нь ийм гинэ. Энэ дөрөвдөх хурууны голоор. За энэ охин бүр мэдэх гээд айн гэж. Яг дунджаас дээгүр юм байна. Бид сая авлаа 18 хавцаа байна. Нөгөөх нь бол яг хүмүүсийн юм бүр юм бодитдаг тий. Бодит нөгөө маркетинг хүмүүс хэрэглэгчийн нөгөө нэг юм гэж яддаг штэ. Тэрүүгээр бол бүр өвдгөө. Бүтээгдэхүүнээ гэж мэдрэмжийг зар. Цаан цавлтгүй заяа. Үнэхээр худлаа байвал бит хоёрт хийл заяа. Бит хоёр хариуцлага хүлээхгүй гэж шахах тий. Гэхдээ бас хоб сонсвол бас гоё шүү дээ тийм үү. За одоо манай эмэгтэй одоо ер нь бол ингээд хоёрыг яагаад ингээд яг сонгоход ингээд хариулт гаргахад жоохон юм хүндрэлтэй байгаа даа тийм. Манай эмэгтэй гоё энэ хоёроос мэдмээр байгаа юм аа гоё шууд асуулаа. Одоо айлын том уу жижиг үү гэх юм уу тийм. За тэр нь хамаагүй юу тийм. За чамд юу нэг асуулт асуучих. Хэрвээ одоо ингээд зөвшөөрлөө гэж ботход өөрийг нь сонглоо гэж бодоход маргааш яг юу хийх вэ? Өнөө орой юу хийх вэ? Өнөө орой шээ маргааш. Өнөө орой өөр төлөвлөгөөтэй юм байна тийм ээ. Яг нөгөө 2 жил гуйдаг байна шүү дээ. Тэр чи одоо гуйх юм байх уу? За маргааш юу их вэ та хоёр? За өнөө оройсон чи яах вэ? Вау. За яг зүтгэхгүй байна. За өнөө юу их вэ? Та хоёрыг сонгуул бүтэхгүй. Энэ бол маш хоёр өтөж гоё. Энэ яг энэ яг оргил. Энд суугаад тэгээд ярилцаж үзэн. За тэгээд таалагдчихвэл хөөе. Чи таалахгүй хөөе. Чамааг энэ охин таалж чадах чи буцаагаад ингээд за таалах уу яах уу шавал амар дарк байсан. Яг та хоёр нэг нэгэндээ таалагдсан байвал яах вэ гэсэн үг тийм. Энэ яриаг таалагдсан болоод хоёр сонгогдож байгаа гэсэн үг шүү дээ тийм. энд сууж байгаа тэгээд карик орно. За. Тэд нэг охин бүр гайхацсан шээ. Карик орно, карикд явах гээд байгаа гэж. Тэгэхээр чи гой дуулдаг гэсэн үг үү? Ер нь дуулж өөрийгөө харуулах гээд нэг гэсэн үг үү? Эсвэл нөгөө эмэгтэйгээ дуулуулах гээд нэг гэсэн үг үү? Яагаад карик орох вүлээ? Микрофон өгч өгөрөө байж хлаа.
Баяр журтан бүр өгөхгүй шааж. Энэ за энэ өста яг ингээд ард чиг тэгэхээр би араас нь амар шаар. Яагаад караоке орох вэ? Энэ айгу сонирм байд. Би хизээч ийм хариулт сонсч байгаагүй болохоор Би нөгөө нэг жоохон бахта нөгөө айгүй кино үздэг шүү дээ. Кинон дэр чинь нэг айгүй нөгөө нэг хосороо явж байгаа караоке үздэг шүү дээ. Тэгээ бас нөгөө нэг найзууд бол айгүй их караоке орж исэн гэдэг жисэн байхгүй. Би бол Кинон дэр чи яг нөгөө бас нэг хийгээд идэг кинонууд байдаг шүү дээ бас. Тэрийг үзээгүй юу? караоке Заяа. найзуудын чинь бас зөвлөгөө бас нөлөөсөн юм байна, тийм ээ? Тэгээ караоке дейт бас сонирхолтой л бах тий. Янз бүрийн дуртай дуугаа бас хамтдаа дуулж бол бас сайн шүү дээ. Одоо ер нь дууных нь тестийг мэдмээр байна гэсэн үг үү, тий? зүгээр тэгэж үзээгүй тэгээд би бас өөрөө хэлсмээр л. За nice. За манай баяр жохлоо яг бай. Хэрвээ эмэгтэй маань зөвшөөрөх юм бол Сайн манай охтууд ер нь хийгүүрцсэн байна да гэж бах тий. Саяны хэлсэн охин манай шоунд бас орж олно шүү тийм ээ. Буудлаар хүний чинь бас олоод өгч олно гэж бах тий. Энд хүний юм руу нэг буудал модл яриад яхаа гэж бах тий. За. богд уул гарч Улаанбаатарын шүнийг харах баха. Тэгингээ ярилцах бах гэж. Богд уул руу гарч ирсэн юм байна уу? Харин зүгээр. Уулын замын хажууд тавьсан машинуудын дотор чих юм болдог доо. Зарим мэдгүй хүүхдүүдэд одоо мань жоохон чихийг алт толгоод өгье. Уулын зам дээр ингээд замын хажууд тавьсан, шүүний хажууд машин тавьсан. Тэр машин дотор бүгдэнд нь секс болж. За бүгдэнд нь биш юм аа. За 50%. Вау. Хаашаа гараа явчихва. Богд уул. Зайс ингээд зогсоод уулын зам бас. Yes. Шүн. Шүн айгууд имээ байдаг юм байлээ. Тухгүй юм бэл. Хоёлаа өнөөдөртөө нэг өөр юм хийчээ. Тэгээд дулаах өдөр уул гараа тий. За уулнаас өөр байвал юу их вэ? Өнөөдөр нөө 21-т даа юу? Аа. Амар түгээмлээ boys. Нэг чиний яг. Уулын зам бол. За боротоо гамт караоке орчтой. Юу гэж. Охноо үлдээс нь хоёр залуу орно шүү дээ. Тэгээ хоёлаа. За хоёлаа адилхан нэг мэрэгчлээ уулсан. Чи дооны төгсөлтийн гэж яах вэ? Зүгээр нөгөө нэг эмгтээтэйгээ зүгээр юм санаа нэг л гэсэн үг үстэй тий. За. За. Манай эмгтээ ер нь яг үндэ караоке орох дуртай мүү гэж. Энэ хоёр л караоке орно гэдэг юм ер нь. Орно одоо өнөөдөр төлөөлгөөгүй байгаа гэж. Одоо орхоос өөр яах вэ гэж. За nice. Баярлалаа. Гэтэ нэрээ бас толгомдоо л бас хэцүү юм байна те. Нэг охин суучаад өнөөрөө намайг хааш нь дагуулж авах вэ гэхэлэр. Тийм гараад хайчих ингээ асуудаг шиг шээж тийм хэцүү юм. Тийм. За. Тэгвэл одоо ер нь ингээд те энэ амьдралдаа хийжсэн хамгийн галзуу үйлдэл чи яг юу байсан бэ те? Одоо яг энэ хүртэл 24 тийм үерхэлтэй хамааралгүй ч байсан болно тийм. Энэ бол хамгийн галзуу байсан. Тийм ер нь хэр галзуу хүн бэ? Эсвэл үнэхээр юм дараахан хүн үү гэдгийг бас харах гэдэг байхгүй. Нэг шийдэмгий байдал нь хэрвээ гэдгийг харах гэдэг. За манай баяр жохлонгос эхэлж байна. Эрэгтэй стрипэд ажиллаж исэн л хамгийн галзуу. Вау. Crazy. Эрэгтэй стрипт ажиллаж исэн. За. Ямар гоё юм бэ? За, эрэгтэй ямар гоё юм бэ шээс. Тийм шээстэй. Үгүй би одоо стрипт ямар ацаа их вэ? Үгүй эрэгтэй стрипт ажиллаж исэн гэхээр ер нь бол нэг хөдөлгөөн байдаг шүү дээ. Тиймэрхүү юмнууд бол зүгээр яг чанарын өндөр түвшинд яг мэрэгжлийн байгаа гэсэн үг. Жохон ер нь бол сурах процесс дээр гарсан гэж хэлж болно. Би ч чамаа бүр энэ охиныг бүрстэй дуртай байралтай болтол нь хөдөлж мөдлөөд бүр зөөгчөр утсан чи зөөгч хийх хүн биш байна бүжгэлгээд. Ямар гоё юм. Зөвөр нэг
Пив зөөх гээд оцсон чи бүжгэл гişээс тэгээ. Одоо бүжгэл гэж. Зөөгчөөр байсан чи бүжгэл аа. Ямар гоё юм бэ те. Бүжгэлгүй байсан чи зөөгчөө хийх шиг. А ер нь яагаад болсон бэ те? Сурах процесс нь хэцүү байсан. Хэцүү байсан гэсэн те. Нөө 11-ээс өдөөний 5 хүртлээсэн болохоор ядарсан. Тэгээд хичээл маань жоохон орхихдох гээд ирсэн учраас болсон. Бас мундаг оюутан байдаг те. Ангаах сурж иж бас нэг стрип бас ажиллаад үзье гэж бас бодсон байж тээ. Найс үнэхээр галзуул юм байна нэр. Ангаах сурдаг оюутнууд яг үндэ унтгацсаагүй төгстэй. Ойргүй төгстэй. Ямар ч амралтгүй байдаг. Ангаах амар л ятрал манай найзууд бол ангаах руу ёо яах гэж ангаахт орвол гэдэг шүү дээ. Тийм байна. Үнэхээр галзуу үлдсэн. За. Манай Баска. Би нөгөө нэг тухайд нөгөө тухайд гэдэг нь яг ямар үед вэ? 19 онд. За. Манай сагсны шигшээд явдаг гэсэн ухаад айгүй их өдрөө 2 бэлтгэлтэй. Тэгээ бэлтгэлээ тарчаад орой 10 гээд ороод ирсэн чинь цэргийн зарлал ирчихсэн. Тэгээ би шууд шийдээд шууд маргааш навчсан. Явхаар шийдээд цэрэгт явхаар шийдээд гэх юм. Наа чи их ямар сонголтгүй байсан юм биш үү? Эсвэл сонгож болох байсан уу? Эсвэл явах манай авийн гэж хэлсэн. Явсан шиг яваараа явж чадахгүй бол аргалаа гэсэн баггүй. Тэгэхээр миний бро яг явсан юм биш те. Нэг жилийн албаа хаагаад ирсэн юм шүү дээ. Тийм, зүүн баян таажсан. Вау. Шамтим шивэс вэ нөө зүүн баян гэсэн шиг. Зүүн баян 2019 гэж шахтай. Окей. За хүн болгоно манай эмэгтэй байдаг юм байна зүүн баян гин тий. Би мэрэгчлээ 3 удаа сольж ирсэн. Жишээ нь эхнийх нь юу байсан бэ? Энэ охин хидтэй юм бэ? Энэ хоёрд бүр ихчдэг юм биш үү? Юу яг юу болоод байна? Тэгснэ хүнтэй үргэлж байгаагүй. Мэргэжлээ 3 удаа сольсон. Тэгснэ маркетингийн менежер. Тэгснэ бүр цагуугийн эрхчлөөнд хүрэх хэмжээний мөнгөтэй байна гэдэг чинь олон жил ажилласан туршлагатай. 30 гарцсан юм шүү. Тэгснэ хорн гарцсан. Тэгээд би боловсрол судлаачаар сураад тэгээ Монголд угаасаа боловсрол явахгүй юм байна гэдэг шээ. Тэгээд сурж агаад гадагшаана урлагийн чиглэлээр сургуульд тэтгэлгээ авангуудаа видео тиктэй авчаад тэгээд явхаа болоод хайж ирсэн. Тиктэй юу? Тий. Ямар тэнэг юм бэ чи? Яаж байгаа юм бэ? За. Тэгээд маркетингаар ажилласан юм тийм. Тэгээд гинт яг явах гэж байгаад шийдвэрээ болсон гэсэн үг үү те? Окей. Ер нь чи хөрмөө ихж байгаад болчихгүй өстэй гэж те. Би яг ингээ бүгж зүүгч яхад нь гарааг үүцэн гэж те. Гэтэ ер нь тийм үү? Ер нь одоо жишээлбэл бас өмнөх нөгөө хариултыг сонссон шүү дээ. Яг 3 дахь би говьлт ихжсэн гэд бас ер нь юм хөврөмтгай юу ер нь? Хэр хөврөмтгай вэ? Жоох эргэлзэх юм бол 2 сонголт гарч ирвэл 2 дахьыг сонгочдөг. Бас зөв шүү те. Нэрээ 2 дахь нь байгаагүй бол эргэлзэхгүй л гэсэн үг шүү дээ те. Окей, nice. За тэгэхээр өөрөө ер нь ийм зүрхээ гэсэн үг те. Шууд ингээд өөрөө зүв гэж утсан нөө зүүн совингоо гэх юм уу? Зүүн совингоо дагадаг гэсэн үг. Тий. Аха. Ер нь орд мордонд итгэдэг үү тийм юм хүмүүнд? Орд мордонд бол нэг их итгэдэггүй. Бас шашин шүтлгээд бас ер нь нэг итгэдэггүй. Яг өөртөө л итгэдэг. Оо, nice. За одоо манай эмэгтэй шийдвэр гаргахад хангалттай мэдээлэл цугларсан гэж үзэж байна уу? За хаалт дуусна. Одоо яаж ингийн завж байгаа би тайлбарлаж байна. Чи болохоор за эхлээд баяр жавхлан сонгож байгаа бол 1 хуруугаа гаргана. За баскаг сонгож байгаа бол 2 хуруугаа гаргана гэсэн үг. Тийм. Ойлгосноо. Тийм. Одоо тэрнээс микрофоноос нь бейс орж ирээд байгаа юм уу? баскаг сонгож байгаа бол 2 хуруугаа гаргана гэсэн үг. Тийм. Ойлгосноо. Тийм. Одоо тэрнээс өмнө эхлээд би бинийг мэд. Би нэг хаалтаа шалгаад байна. Би саяны хальт орилчих шиг болсон. Тэр манай хурш орилсон. Орилцоо гэдэг гомдол гаргасан. Дараа нь цагтад утсан. Хаалга маалга дуурахгүй л хаш байна. Тэгээ ер нь бол үүдэн хөөшил манай муур үүдэн дэж идэв. Муур үүдэн дэш байна. Жохоо хайж байгаа юм чи. Мэдэрч үдсэн дээр байх те яг ямар хуу хүн хажууд чинь суугаад байгаа бэ гэдгийг л мэдэрч үдсэн дээр байх.
Тэгэхээр таад маань босоод тэрвэрч үзхийг зөвшөөрч байна уу? Нөө хүсэндэж юм уу маа бас мэдрээд тийм ээ. Зөвшөөрч байна уу те? За окей. За тэгвэл эхлээд за баяр жавхлангаас эхлэв чи ойрхон байгаа юм чи тийм ээ. За урагшаа босоод манай хоёр маань зя. Баска би чамайг ойлгож байна. Энэ үг хэцүү байдгийг. За окей үргэлжлүүлээд баска босоод. Maybe not today. Maybe not tomorrow. I will be. Одоо баяр жавхлаа юу болж байгааг та бүхэн таалаа. Яа окей. Яг манайхаа сайн тэрвэрч чадсан уу? This guy, man, this fucking guy. Тэ өөсөө хөтлөгчийн хийж байгаа юм бол тэ яаж үзэгчдэд entertainment болох вэ? Cooking, he's cooking. За сайн тэрвэрч чадваа яг ингээд яг мэдэрвүү манай мэдэрч чадсан уу? Яа, дэжвэ. Нэх юм уу? За яах вэ болгоно. Болгоно. Юу болох гэдэг юм шиг. Манай Тэр ингээ болгоод сурцсан үгүй юу? Ер нь юм. Нэхгүй вибратортай гэж байна. Йоо. Би та нар чи байдаг юм бицтэй гэж байна. За баяр жавхлан ямар санагдав? Гидс рүү хатчихаар тэгээ жоохон зайгаа барьсгээд тэрвэрлээ. Чи бас сая хоёр руу хатгсан гинэ сая надад хэллээ. Гидс рүү хатчихаар яа зайгаа барьчихж байгаа юм уу те? Ер нь хатгаж магадгүй юм байна гэдэг үү? Ингэсэн юм байна. Угаасаа энэ нөгөө хумсны амир юм катана шиг амар хумс байна. За баскет ямар санагдсан? Тэг гоё сонирхолтой баялаа. Сонирхолтой шээс. Им гооцоо мэдрэмжтэй нэг юм байдаг. Жишээлбэл ийм үнэр нь ямар байсан бэ те? Тэрвэрэхэд ямар байсан? Торхоо шиг байсан. Тэг нөгөө нэг нүдтэй ийм хаалттай ер нь өмнө хизээч байж үзэг болохоор аягүй сонирхолтой лээ. Одоо нөгөө өөрийнхөө дуртай байрал дээр нэмэхүү нөгөө ингээ гавлж байгаад нүдэ боож байгаа гэж байна. Гавлаад хөлийн яраад ингээд бүр бүгдийг нь боож хайж байгаа хийнэ гэж байна. За, ингэчингээ үед ямар санагдав? Яг оо өндрийн үед бол хоёлаа дэжвэ. Тэгээд бас өндөр чек. Яг оо нэг нь сая хай гих шиг болсон. Нэг нь мэдлсэн, нэг нь мэдлээгүй. Тэр химбэ гэж байна те. Сая энэ хоёр тэрвэрлэхэд химбэ гэж байна. Мэдлсэн үн илүү оноо авсан гэсэн үг үү? Ер нь. Тийм. Мэдтэй. Бас мэдтэй устай явах чинь гоё шүү дээ. За. Түр шийдвэр гаргахад бэлнэ үү? Юу нэрийг нэг ахаад сонсч болох уу? Юу гэдэг юм бэ чи? Нэрийг Энэ бүхний чи нэрийг асууж байгаа юм уу? Чи зүгээр хоёр залуутай л ингээд нэрийг мэдэхгүйгээр болцоод хийсэн гэсэн үг үү? Чиний хажуу сууж нэвтрүүлэг бас амар баялаг болчихжээ. Үзэгчтэй бас харуулж байна. Аудио сарахч бас сонирхолтой байхгүй юу? Тэгвэл үзэгчтэй сонирхгүй. Урдуура октоо суудсан байна. Цаагуур бас хүмүүс байна. Ардуур бол залуучууд харагдаж байна. Бага октод л. Энэ бүхний чи нэрийг асууж байгаа юм уу? Чи зүгээр хоёр залуутай л ингээд нэрийг мэдэхгүйгээр болцоод хийсэн гэсэн үг үү? Чиний хажуу сууж байгаа нь баяр жавхлаа. Тэрний цааталт болохоор баска. Баяр жавхлан маань хүний хэмж, баасан сүрэн маань шүдний хэмж. Сүүл тэрвэрсэн нь баасан сүрэн, эхэн тэрвэрсэн баяр жавхлан. Манай баскос сүүл тэрвэрсэн. Сүүлийнх нь. Яг оноо авснаа төрүүлж хэлгээ те. Сүүл яг ингээ мэдрэгдсэн баха. За. Өшөө асуух юм байна уу? Чи хэрвээ дахиад хангалттай байх юм бол яг нөгөө наа ерөөсө дунд нэг асуулт асуугаад аль нь жоохон тийм гоё хариулж ийн гэдгээр нь бас чи дүгнж болно. Чөлөөтэй. Тэгвэл одоо шууд асуучихсан. Тэг.
Одоо яг хэдэн охинтой харьцаж байгаа вэ? Йоо. Гой. Яг үннээ За хэлээ. за одоо шууд хариул. Би Нэ. нөгөө Хэсэгсэн. одоо нэг 2 сар л болж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо л ерөөсөө үнтэй харьцахгүй байна. Тэгээ тийм болохоор л шууд ирсэн. Яа, ямар гоё хариул байгаа. За одоо манай баярлалаа. Би нэг 3 сар өмнө дууссан байхгүй тий 3 сар үтэй харьцах гэсэн. За өнөө л хэлчих. Арчижсэн охин маань дээдлид орох юм бол тэр чигээрээ зайлаарай гэсэн. Тэгээд эндрээ суудсан байна. Йоо. За гоё шүү дээ. Чи тэр охноос уусаа зайлмаар хэлсэн гэсэн үг үү? Заяа. Энэ гай бол ярддаг гай нөө. Тэ. За. Nice. За. Манай шоу хүмүүсийг салгаад идэх шээс тийм хос төрүүлэхгүй ш. Улам салгаад идэх шээс. Чи надад хэд орол зайлаарай гэж шүү дээ. Ороош их тэ. За. За. Манай эмэгтэй дахиад бэлэн болоогүй дахиад асуусан ч болно. Чиний л яг сонголт чин гоё чин үнэн ч гарах нь л чухал. Ер нь бол одоогоор хоёулаа харьцаагүй л байгаа гэсэн үг юм байна. За болоо. Болно. Манай эмэгтэй өөрөө яг хэдэн залууд харьцаж байгаа. Ер нь харьцаагүй болцсон. Тэг 100-аас хойш ер нь тэгээд огт харьцаагүй. Тэгвэл нэлээ эвгүй л байгаа юм байна да тий. За. За тэгвэл одоо манай Баскаг сонгох юм бол шүдний эмч Баскаг сонгох юм бол 2. Одоо баяр жахлан хүний хэмжээ сонгох юм бол 1 3 гаргаж. За юу. Билнэ үү? За бүгдээр хамтдаа 3 тоолоод хариугаа гаргана. Артлын ая билнэ үү? За. За бүгдээр хамтдаа толцгоё. 3 2 1. За манай хариулт гарсан байна. За. Окей. Манайд маань одоо нүдний боолт авч болно. Бэж арай. Түр бас бэж арай. За одоо нөгөө нэг аяа дахиад өгнө шүү. За. За манай гур маань одоо нүдийнхээ болт авч болно. Би бинээ харна гэсэн үг. Болт аваа. Анх чамайг бүжиж байхыг чинь харсан. Аз чангалтай байсан чиний харц. Энэ бол уус амар гэлж байгаа. Тэгээд бит хоёр бол юм нүд завчихгүй байгаа сурцсан гэж аахгүй тийм. Манайд маань яг нүдэ бооцсон байж байгаад яасан болохоор бас жоохон эвгөөж магадгүй. Камера онтраа. За нэг л гоё хараач та анхны харц гэдэг чинь бас нандин байдаг ш тийм ээ. За хараад. Яг ингээ Баскаг яг ингэж ирж хахаа чи миний охин тийм. Яар гоё таараа тийм. Баскад бол оноо бас байж. Тэр нэг тэнд юм үгүй яг бүр зүрх дээр зүгөө тийм. Үүдэнд таарч. За хоёр ч таарах. Манай охинтой танилцчихаг байсдаг гэж. За. Ямар эвгүй мөчөө сандраад байх. Анх харсан сэтгэл ямар вэ? Тэ ингээ нүдэ боогоод бодож исэн залуучуудаас одоо төсөөслөөс хэр өөр байна те. Ингэчингээс төрүүлээ асууч. Яг төсөөлөөгүй болохоор бас хэлж мэдэхгүй л байна. Төсөөлөөгүй? Тийм яг тиймэрхүү царай дөрхтөө хүн гэж бол төсөөлөөгүй. Зүгээр яг нэг биеийн дээр тэгэхгүй. Тэрч үзээд нэг тийм баримжаа бол байсан. Баримжаа байсан. За. Баримжаагаараа сонгосон шүү дээ. Одоо нөгөө хариултын дөрөв танилцуул. Тэрийн дараа нь бүр сүүлд нь хоёр дахь хариултын дараа танилцуулчих. За. Баскет ямар санагдаж байна те? Яг ингээд төсөөллөөс хэр өөр байв, хэр зөрүүтэй байв те? Гоё хөрх охин байна. Тэгээд яг төсөөснэг бодвол хөрх охин байна. Чи ямар муухай төсөөлж исэн юм бэ те? За нэг царим утаалах юм байгаа хта. Яг юу байгаа болоо гэ те? Гэсэн чинь төсөөснөөс хөрх охин байна. Nice. За баярлалаа. Намайг орж ирж хахад нэг 3 охин яарад гүйжсэн байхгүй алхаад. Яа оцорлоо штэ гэж. За би бодож байгаа за энэ өндрөл орох байлгүй гэж үзсэн яг өндөрнөөс барыг. Ямар амар өөр дүүх ярих гэж байгаа юм шиг байна шүү дээ. 3 охин гүйжсэн байхгүй. Тэгээ өндөр нь байна гэ те. За nice. Яагаад өндөр нь орно гэж бодсон бэ те? Амхан охтууд яачаад байгаа гэж те. Арай өөртөө илүү мейкап бодолтой илүү ийцсэн байсан. Хоёр найзыг нь ямар муухай шээж. Чи одоо ингээд хоёр найзын намхан гэж хэлчихэд энэ охинтой майж болоо цаашаа явал энэ хоёр өстө товтон сур сал
Хүний их юм шиг үгүй сал диплом нь хаана байгаа гэж үү те. Насаараа шургандаа энэ хоёр шулам хаана вэ? Биш тэр 3 биш. Биш үү? Биш. Биш юм биш. За чи шуламгүй ирсэн юм уу те? Нэг шуламтай ирсэн. Нэг шулам. За нэг шулам нь байна уу? Гараа үргэлж. Нэг шулам тийм дээ. За окей. За тэгвэл манай хэд маань өөр цариг нарсан чи асуух асуулт байна уу те? Яг ингээд шүү асуумаас санагдчих асуулт байна уу? Байхгүй ч хамдаа. За байхгүй шууд тэгвэл хариултаа гаргая тийм ээ. За Үгүй. Тэрийг ард нь хэлхээ. Дараа нь хэлхээ. Тийм. Уус энэ дээр болохоор манай эмэгтэй маань дахиад сонгоно. Тэгээд дараа нь сонгогдсон үнээс буцаад дахиад хариулт сонсно. Баггүй юу? Тэгэхээр за манай хоёр залуу маань үдэн чи одоо бол хоёр залуу маань болтоо заавал болтоо зүг. За окей зүүч. Тий. За одоо манай эмэгтэй маань шууд сонирхож байгаа залуу руугаа заана гэсэн. За бүгд 3 тоолоод дахиад хариултыг гаргая. За 3 2 1 Сонгооч. Зээл тэгээ сонгохгүй байсан юм бол ёо. Чигээ цаг суух ямар хэрэг байсан юм бэ? За шийдвэрээ чи яах гэдэг юм бэ гэж. За окей тэг юм болгон шоолгох шүү дээ тийм ээ. За шийдвэрээ танилцуулъя. Манайх эхлээд ингчин маань нүдний болцтой байхад 2 дугаартай орцогч буюу манай Баскыг сонгосон. За тэгээд нүдний болтоо аваад дараагийн хариулт бол хэнийг сонгоогүй гэдэг хариулт байдаг шүү. Анх удаа ийм хариултад тулгарч байна. Тэгээд яагаад ийм хариулт гаргахаар болсон бэ? Шууд асууч тий. Ингчингээс хоёулаа хитрхи зөв хүмүүс байна. Би харилна тий. Би хариулчих уу? Шахтай. Тэгээд хоёулаа амар ууртай авттай байгаад шүү дээ. Наа чи нөгөө гэрэл тусаад юм 30-40 минут ингээд нүдээ ингэж анцсан байж байгаа. Ингээ харахаар ч хүн ингэ шít яваад чи ингэхгүй байгаа юм уу? За ер нь бол жоохон тийм харцнаас нь болцсон гэсэн үг үү? Тийм. Одоо нэг хүүрх энийгээ тарчиж. Тэг манай энэ гоё энийгээд нэг гоё талаа хараал идэх үү? Яг нэг юм хардаг ч юм уу? Чи хар. За тэ хоёроо зоогоод явах. Хоёрт хэлэх үг байна уу те? Энд хөрөлцөөш томчлуулаад таатвал. За үнэхээр хэлэх үггүй маш гоё шоу болж те өндөрлөө. За одоо манай оролцсон хоёр залуу эмэгтэйдэр маань аль нэгэн дээр нь ч юм уу шууд гарч ирээд шүүрч авах боломжтой. Жишээлбэл манай ингчин энэ хоёр залууг даваад те би энэ хоёр залуугаас илүү юм байна гэдэг одоо шууд эндээс гарч ирж шүүрч авах боломжтой. Тэгэхээр тэгж гарч ирэх залуу байвал яг одоо гарч ирж болно. Эсвэл охин байвал энэ хоёр залуу гарч ирээд аль нэг нь бас шүүрч авах боломжтой байгаа шүү. Яг одоо шууд гарч ирээд хин энэ одоо эрэгтэй хүн дээр гарч ирэхгүй гэдгийг ойлгоорой гэж байна тийм. Тэгээд эсрэг хүүст нь байвал гарч ирж болно шүү. Гарч ирэх юм байна уу? Байвал гараа өргөчээ тийм ээ. Байна уу? Шууд гоё тийм. Maaхан худлаа одоо байхгүй нэ дараа нь IG-гаар чатын юуг нь IG аяг нь өгчөөж явж ирээд шүү тийм. Гарах байхгүй юу? Байхгүй. Байлуу гардаг юм байхгүй. Миний бүр бол гаруул гарахаар л энэ даа. За окей ойлгомжтой тэгвэл баярлалаа. Манай оролцсон 3 оролцогчтой маш их баярлалаа. Бас хүн гарч ирэхгүй байлаа гэж чинь сонирхохгүй байна гэсэн үг шүү дээ. Тэгээ яг үндэ энэ нэвтрүүлгээс хин хойж юу хин ч өдсөнгүй шүү дээ. Үтж байгаа хүмүүсэнтэй шүүрчмээр нэрээ санагдахгүй гэсэн үг шүү дээ бас нэг талаараа. За баярлалаа. Хүчийг сайн хөрвүүлээ. Судалтай орж байна. За манай хоёр бро ямар ч байсан машингүй явж байвал манай пинес бас аваад тэ хамт танилцаад юм хом яриад болж шүү за. Бас нэг сал алкаас хэрэглэх юм уу? Ямар гоё юм. Хүний их юм. Чи энийгээ эртгийн хэлэх байсан биз дээ тий бас. Тэр чи яг давуу тал болох ч байсан юм билээ тийм ээ. За амжилт бро.
Баярлаа. За. За баярлалаа. Гэхдээ ихлэ чамааг бас сонгосон шүү. Харцаа засаарай гэж. Ядаж нэг сонгогдсон байна тий. Манай баясаа биш юм лээ. Баска окей sorry баясгалан гэж орж ирээд байна. Сая охин маань тий. Өрхийг минь битгий татаач ээ гэж ахыг тий. Яа awkward юм бэ? Ажиллагаач ээ гэж байх тий. Тэгээд та бач өнгөрлөө тий үрсээс авах тий маш их баярлалаа. Яа баярлалаа. Thank you guys. Навлигэндэт